Сайн байцгаана уу? Дараагийн дугаар та бүхэндээ хүрэхэд бэлэн болоод бид хоёр Монголын цагаар маш эрт ариун зулын цагаар орой шинэ дугаараа бичих гээд сууж байна. Уучлаарай, харшил хөдөлсөн жоохон хамар битүү. Тэгээ им ууцсан болохоор одоо ингэсгэд гайг болчих واخа. Жоохон гуншаад байж магадгүй шүү. Sorry. Тэгтээ гайг нөө. Зя бид хоёр өнөөдөр бас аюу гой сэдвээр ярих га сууж байна. Одоо бас нөгөө цаг үетэйгээ холбоод зуны гой ерөн дулаан цаг ирсэн учраас хүмүүс бүгдээрээ хөдөө гадаа явж эхэлж байгаа. Тэгээд одоо удахгүй бас play time болох гэж байгаа. Тэгээд наадам гээл нөгөө монголчуудын яг манай Улаанбаатарчууд нөгөө хүсэн хүлээд гой үе эхэлж байгаа штэ яг. Тэгээд бүгдээрээ хөдөө гадаа яваад ингээд аялаад кемпинг хийх гэдэг шиг одоо нэг майхантай аялал хийгээд за зөвхөн майхантай биш ч гэсэн одоо өөр кемп одоо юу гэдэг resort юу гэдэг ямар газрууд руу ингээл явж байгаа штэ. Тэгэж явж байгаа учраас одоо аялахад ер нь юу байвал зүгээр эдийн зүгээр нь өөрсдийнхөө хурган туршлагыг одоо бас зүгээр хоорондоо буу халгангаа ярьд юм уу л гэж бодлоо. Тэгээд манай Райнаар хоёр ч бүр тайг руу нөгөө нэг аяллаа групп аваад явдаг. Тэгээд өөрсдөөсөө гадна 5-6 хүнийг тайг руу аялах тэр морин аялал дөвлийн дөрөв ер нь бол жилийн 4 улирлын тэр морьтой цаа буухтай тэр аяллуудад өөрөөсөө гадна өчнөө олон хүмүүсийг тэгээд авч явдаг болохоор тэрэн дээр ингээд өөрсдийнх нь хэрэгэлдэг янз бүрийн аргуудаас бас явал кемпинг хакуудын тухай ярилцъя. Тийм. Аяллаа сезоны кемпинг хакс. Тийм. Амар өгнөд хэрэгэлдэг тий. Чог сүртэй байцтай. Тийм. Одоо тэгээд яг аяллаа тухай яригээд бит хоёр тохирсон тий. Гэхдээ одоо нөгөө аялал гэхэр чи амар юм өргөн хүрээтэй болох гээд байгаа учраас аялал дундаа яг нөгөө хөдөө гадаа сайхан майхна бариад байдаг юм уу? Одоо яг кемпингийн гүт чинь зөвхөн майхан барихаас гадна одоо манайхаар бол нөгөө гэр кемпмент хонох чинь майхнаал барихгүй болохоос ш бараг л кемпинг хийж байгаа шүү дээ. Тий. Ер нь хөдөө хідэн хоног. Тий. Хөдөө яаж айтайхан хідэн хоног айтайхан амьдрах байл юм биш тий. Цутрахгүй худлаа. Тэгвэл тэгээд цутардаг юм дөө. Тэгсэн ирнэ цутарсан ч happy байх бай. Царай алдахгүй happy цутрахгүй. Манай теачин болохоор нөгөө нэг хөдөө гадаа явсан чинь нөгөө нэг ганганаа күлээ алддаггүйгээр бас алдартай хүн байгаа. Тэгэхээр тэр нууцаасаа алддаггүй аялагч. Тий, арчаагаа алддаггүй. Аялагч гэсэн одоо цолтой хүн байдгийн. Тэгэхээр одоо энэ хүнийхээ бас хакуудыг сонсноо гэсэн байгаа. Тий, алтан медальтай гэдэг юм чи. Тий, алтан медальтай. Тий, тэгээд энэ сэдвийг сайхан бариад одоо ингээд бид хоёр 30-ныхаа дугаарыг хин жоохон завгүй байж байгаад ингээд өнөөдөр чинь 7 сарын 2. Тэгээд энэ эдит ороод нэг 4 гэхэд бол орчих бах тий. Тийм. Тэгээд яг эд play time болж явах юм байна. Тэгээд play time-ийн дараа чи яг наадмын энэ жил чи айгу урт амарч байгаа. Тийм болохоор хүмүүс тэгэл өстэй хотоос бүгд явдаг шүү дээ. Тэгээд ойрхон явах нь байна, хол явах нь байна. Тэгээл үргэлжлүүлээл нөгөө зуны амралт манайх чинь тэгээ нөгөө өвөл амир утаатай болохоор зуны саруудыг аль болох хөдөө агаарт хайраг цагаан дээр гэр бүлээрээ байж нөгөө нэг дархлаагаа дэмжиж өвлийн ханаа томуунаас холдох тийм хүсэл мөрөөдөлтэй байдаг болохоор тэгээл яг энэ хідэн саруудад хүмүүс их хөвчлэн л ямар нэгэн байдлаар агаар салхинд гараад хөдөө байцгаах байх гэж бодоо тэгээд энэ яг сезон эхэлж байгаагийн үеийн өмнө нэг ийм дугаар орвол бас хэрэгтэй хэрэгтэй болов гэж бодоод тэгээ хөргөж байна. Бас манай сонсогчд бид хоёрын яриан дээрээс өөрсдийнхөө гоё хакуудыг хуваалцвал комментээр гоё үлдээгээрээ тэгээд хүмүүсээс унших болов. Тийм. Өөрсдийнхөө аргуудаас бас хуваалцаарай. За нусаа татаад байж энэ. За эхлээд ингээд ингүүл яаж ийн морин аялал гэж бодъё заяа. Морин аялалд явхад одоо ингээд унлагны мориноос гадна ачаа ачих нэг хэдэн морь гаргадаг штэ.
Тэгээд нэг морины ер нь даац хэр байдгийг. Одоо хэлэхэд бас яг хэцүү юм байна надад хариултнаа. За ер нь бол юу яадгийг. Одоо манайх нэг юм нөгөө мэдгүй хүмүүс яхан бол зөвхөн манай нөхөр бит хоёр нэг юм жижигхэн аяллаа бизнестэй. Тэгээд гадны жуулчдыг аялуулад ч гэжтэй тийм ер нь бол дандаа морин аяллаар авч явдаг. Гэхдээ жуулчдаас гадна бас давхар заримдаа нэг судлаачд Монгол нөгөө судалгаа хийх гээд ирсэн археологийн судлаачд тийм баг их ч юм уу бас авч яваад яг нөгөө судалгаа хийж байгаа хөдөө хээр газар нь аваачих нөгөө логистикийн ажлыг арын албан зохицуулдаг гэсэн үг. Тэгээд ер нь бол за морины даац одоо бас юу юм л да. Хэр удаан явах гэж байгаа, хаашаа явж байгаа гэдгээс хамаарна хүн болгон өөр юм баглж бэлдэж авч явж байгаа шүү дээ цөмхөндөө. Тэнгүүд яг бидний хувьд хөвчлэн нэг дунджаар 2-7 хоногийн аялал хийдэг. Тэрнийх нь нэг юм 7-оос 10 хоног нь яг цэвэр морин дээр. Үлдсэн хэсэг нь болохоор яг нөгөө газар руугаа ирж очих машинаар ингээд наашаа цаашаа явах. Тэгээд нөгөө бэлтгэл ажилгээ тэр газраа ганц 2 хонож байрлах ч юм уу. Тэдний хасаад нэг 10 хоног гэж бодоход хүмүүс нэг доор хаяж нэг юм одоо үүрэг хүчнээс арай нэг том нэг юм одоо цахилгаантай нэг юм биегүү цүнхнүүд эдэн штэ. Дафл баг гэдэг тийм цүнхэн дотор ингээд юмнуудаа багл гэж хэлдэг байхгүй. Тэгэхгүй бол нөгөө нэг амар том ийм дүрлжин тийм хэлбэртэй юм чи нөгөө морин дээр ачхад айгу боломжгүй айгу хэцүү. Тэгээд гол нь нөгөө бид хэд тайга руу бүр хойшоо тайга руу нөгөө аялал айгу хийдэг. Тэгээд тайга руу ч нөгөө явж байгаа газар нь бас айгу чухал. Тайга руу ч нөгөө айгу юм шигүү ойтой моттой байдаг болохоор зарим газраар айгу нарийнхан газраар явдаг. Тэгэхээр нөгөө морин дээр ачсан ачаа маань тийм амар ийм бүндгэр юм байж болохгүй байхгүй. Тэгэхээр нөгөө өргөн байж болохгүй. Тийм өргөн байж болохгүй. Тэгэхээр нөгөө цүнхэн тэгээ нөгөө ачаан суларч мулраад айгу их асуудал үүсдэг. Тэгээд ер нь бол бид хэд ингэж тооцоолтیں۔ Нэг морин дээр одоо 2 хүний бүх юмыг ачдаг байхгүй. Тэгээ яг зарим тохиолдолд бид нар амар баг цөөх юм авч яваар гэж хэлээд тэгээ 2 хүний юмн дээр нэмээд одоо хүнс одоо бид нэр авч явж байгаа тэр 10 хоног тэр хээр тайгаад хэрэглэх нөгөө баахан нийтийн юмнууд байгаа шүү дээ. Тэр юмнуудаа бас дээрэс нь хийж мэгээд аваа явдаг. Тэгэнгүүт юу ячиж байгаа. Одоо тэр хүний нэг цөмхөн дотор ч одоо хувийн эд хэрэгсэл тэгээ яг тэр хүний өөрийнх нь унтаж байрлах майхан мишок. Майхан тэр дотор орох юм уу те? Тийм. Одоо зарим тохиолдолд бүх юмаа өөрсдөө зөвхөндөө игээд авчран, зарим тохиолдолд зөвхөн хувцс нь тусдаа цүнх тэгээ тэрэн дээр нэмээд одоо тэр майхан мишок матрас гэсэн нэмэлт юмнууд нь орчдөг байхгүй. Тэгээд одоо хүнсээ болохоор яг нөгөө хідэн хүний бүрэлдэхүүнтэй групп байна гэдгээс хамаарат хүнс бол тэгэл бид нар чинь яг дандаа тийм амар том олон хүнтэй групп аялал авч явдаггүй. За нэг 5-6 хүн байлаа гэж бодоход 3-4 морин яг хүнс болон одоо нэг юм групп майхан ч юм уу те одоо нэг юм бөөндөө хэрэглэх нийтийн юмнууд маань болоод явцдаг. За энэ дундаас надад нэг асуулт өглөө. За. За 7 хоног явлаа гэж. За 10 хоног заяа. За 10 хоног ингээд явж байгаа нэг хүн байлаа. Чи өөрөөрөө бодоод ч юм уу тэгвэл тэнд ингээд өдөртөө бас айгүй халуун. Зарим үед бороотой. Тэгээд заримдаа шүн ингээд хүүтэн байна гэж бодоод чи ингээд цүнхэн дотроо хувцснуудаа хийн штэ. Тэгэхдээ нөгөө must have гэх юм уу? Чи яаж тэрийг ингэж цүнхэн дотор чи юу байдаг вэ? Ер нь юу баглж яг майхантай аяллаар юм уу явхад юу баглж авч явах вэ гэсэн юм байна шүү дээ тий. За ер нь бол би өмнө нь яг ер нь за зөвхөн хөдөө гадаач гэлтгүүд ер нь ийш тийш явахдаа ингээ юм баглахтаа айгу буруу багладаг байсан юм байлээ. Би ингэдэг байсан аахгүй. Одоо ингээ шүүгээгээ онгоолгоод ингээд харж агаад гоё ингээ хувцаа
Яг нэг өмсмөөрөгаа гоё ингээд өөрт таалагддаг гоё тухтай мухтай тий. Хувцс гоё харагддаг марагддаг ч хамаагүй тий. Яг өөрийн үзмжээр тэр хувцснуудаа хараа. За энийг авчи гिचдэг байсан байхгүй. Тэгэнгүүт чинь нэг мэдгээд амар хэрэгтэй хэрэггүй юм болчихно. Тэгээ яг үндэ жинхэнэ аялал дээрээ яг алийг хэрэгсэн бэ гэхээр амар цөөхний л өмссөн байдаг байхгүй. Тэгэхээр би болохоор одоо ер нь эрэгтэй хүмүүс айгу тэгж баглт юм билээ шүү дээ. За тэдэн ширхэг дотор өмд тэдэн ширхэг ширхгээр өмс зүгээр яг ширхгээр нь одоо яг төрлөөр нь за чи яг 10 хоногоо ингээд өөрөө дотроо ингээд төсөөлөөд тэгээд яг хүмүүст тэдэн ширхэг өмс хийгээд гээд ингээд тэгэхээр хүмүүс ч яг ойлгохдох байгаа. За би бол яг үннээ л хэлье. Би бол үнэн хайнга заяа. Одоо зарим хүмүүс яг хүмүүс өөрсдөө хэр нөгөө нэг юм хөлстэй болцсон ингээд нэг юм шороо одоо шаварт холилдсон байхад хэр тухтай байдаг вэ гэдгийг хамаараа түн болгоомных мэдээж өөр. Би бол ер нь тийм шороо шаварны даах чадвар маш өндөртэй юм ба. Тэгээд юу яадаг? Тэгэж би бүх хувцас ингэж өдөр болгон угаасаа солидггүй. Тэгээд мэдээж дотор хувцас одоо оймс ч юм уу үнэхээр солих шаардлагатай тэр хувцснуудаа жижигхэн тийм хувцснуудаас бол ихийг авч явдаг. Тэгэнгүүт одоо өмд жишээлбэл яг үнэндээ амар хүмүүд хэрэггүй байхгүй. Одоо яг угаасаа хүн ингээд өөрийгөө аяллаад ингээд явж байгааг харахаар тэгдэж штэ. Яг нэг юмаа бол нэлтэн ер нь бол байнга өмсдөг. Өмд ч юм уу те цамц ч юм уу. Тэгмэд өмд цамц гэдэг хоёр юмаа яг үндсэн тэр өмсөх юмаа сонгоод одоо яг нэг ээлжин гэсэн үг шүү дээ. Нэг ээлжин өмд, нэг ээлжин цамц. Тэгэнгүүт мэдээж тэр чин одоо муухай болон ч гэдэм юм уу. За нэг хөдөө хэрвж явахд урагдлаа энэ төр гэж бодохоор тэрэн дээрээ нэг цапаас ахиад нэг 2 цапаас ч юм уу. За би бол нэг 3 өмд 3 цамц ч юм уу энэ гэж бодоод тэнгууд цамц чинь бас дотроо одоо леер одоо яг нэмгэн зузаан гэдээ явчихж байгаа. Одоо дотор өмд дотор цамц гэсэн үг шүү дээ. Тэгэнгүүт дотор цамц одоо тэгээ нөгөө хөдөө гадаа яг нөгөө кемпинг хийхэд бол ялангуяа Монголд угаасаа амар хүүтэн зуны хаар халуун байсан ч шөндөө оройдоо угаасаа сэрүүхэн болдог учраас тийм дотор юмнууд амар чухал байдаг. Ялангуяа би ч нөгөө амар турхаад нөгөө бэрэг болохоор амар дараад идэг болохоор байнгын тийм дотор юм ер нь бол өмсдөг. Тэгээд сайхан өвлийн дотор өмдөө ягаал. Тэгээд яг тэр дотор юмнууд чинь бас нэг хэд хэдэн ээлж байвал зүгээр. Ягаад гэхээр одоо нэг биетэй ойр байгаа учраас тэр чинь одоо хөлс мөлстэй болвол одоо үнэр ордог ч гэдэм хөлс мөлс ялгаруулах үед. Тэгэнгүүт гадуурх тэр одоо өмд цамц юу чинь бол яг үндэ баг нэг юм 10 хоног өмссөн ч болно дөө. Тийм тий. Тэгэл үнэхээр доторхоо солиол тэр нь хуурай цэвэрхэн байхад надад бол юм ч асуудалгүй байдаг. Тэгээд мэдээж амар нөгөө must have чухал зүйл хөдөө гадаа явахад бол борооны цув тэгээд нөгөө аяллаа гутал амар чухал. Тэгээд мэдээж малгай. Тэгээд өөрчн за хувцас одоо энэ хувцс хунар ингээ хувийн хэрэглэл болчихлоо шүү. Дотор хувцас. Тий. Дотор хувцас чи хідэн ягаан торон пластиктай бандаж авч. Пластикгүй дандаа нөгөө нэг айгүй том эмээ бандажнууд авч явдаг аа. Дотор хувцас ер нь бол чадвал яг явж байгаа өдрийнхөө тоогоор чадахгүй бол тэрнээсээ нэг арай нэг 2-3-аар цөөх нэг ч юм уу авч явбал зүгээр. Яг го зарим тохиолдолд ингээ өдөр болгоо ингээ дотор хувцаа ингээ яг үндэ тэгэх завдалж гарахгүй өдрөө зөндөө гарна штэ. Аймс надад амар чухал нь аймс санагддаг. Хэдэн аймстай явдаг вэ? Тэстэ бүүм тэгэл яг тим гэсэн амар нарийн байхгүй штэ. Зүгээр тэгэл тухайн үеийнхээ сайхан нэр үзэмжирлүүлт юм дүү. Би тэгээд нөгөө нэг айгу бас нөгөө бэрэг болохоор айдрахт айгу тийм амар зузаан амьснууд амар хавч явдаг. Тэгээ угаасаа нэмгэн амьс болохоор нөгөө аялын гутал мутал чинь алхаж малхах ч юм уу ингээл яаж яах нөгөө үрэгдээд амирх нөгөө холгодог тий. Айгу юм уу болох магадaltaй болохоор пластер энтер болох магадaltaй болохоор зузаан амьсныг бодлоо ямар байд юм дүү. Тэгээд амар гоё бас нэг амар чухал миний авч явдаг аялалд авч явдаг гутал Crocs.
Crocs ч н одоо нөгөө нэг амар олон хэрэглээтэй. Одоо ялангуяа нөгөө майханд байрлаж явах үед ингээд зүгээр 0 орох гэж гэжтэй тэгээ 0 байхгүй шүү дээ. Гарч шээж баах гэж. Гарч шээж баах гэж одоо нөгөө ялангуяа тийм аяллаа гутал мутал ч нөө амар үдээстэй тэрийг ингээл өмсөөл тайлах ч амар ядаргаатай шүү дээ. Тэнгүүд Crocs сайхан углаал одоо бицч мэдсэхэд явчин. За тэгээ гол устай газар очлоо сайхан өмсөө тайлал Crocs-тойгоо туулчихна. За тэгээд одоо яг машинаар ингээд амар удаан явна штэ. Угаасаа Монголд чинь нэг тийш явах гэж амар олон цаг амар хол замаар явдаг болохоор тэр үед тэгээд сайхан Crocs-тойгоо машиндаа явж гин. Тэр ер нь бол Crocs бас аяллаа амар чухал гутал миний хувьд. Тийм. Тэгээд одоо гутал мутал ч гэсэн миний бодлоор за одоо яг морин аялалд явхад би ер нь бол нэг тийм 3 төрлийн л гутал авч явдаг. Сандал мандал авч явахгүй. Үнэхээр хөлөндөө агаар оруулмаар байвал Crocs л өмсчихнэ. Гэхдээ угсаа морь зөр унж явах сандал өмсч болохгүй ш. Crocs. Тэгээд юу хайкинг одоо уулын гутал. Одоо тэр уулын түрээтэй. Тийм түрээтэй болохоор нэг шагаад авсан байдаг тий. Тий яг уу тэгэл хүн болгоны л өөрийнх нь сонирхол баг л та. Гэхдээ мэдээж уул муулан талхаа явахад тийм шагааны спорттой байвал аюулгүй шагаа магаа мултал гэж гэдэг юм уу. Тэгээ шаварж авахад туулсан ч ядаж нэг гутал руу ороод байхгүй. Тэгээд одоо яг тэр хамгийн үндсэн өмсдөг гутал бол яг тэр хайкинг бүүтс байхгүй. Бүх юмд байнгын хайкинг бүүтсээ өмснө. Тэгээд саяны хэлсэн бусад тохиолдлуудад Crocs-ыг өмснө. Тэгээ яг нөгөө морь унахад өмсдөг одоо яг морь унах гутал гэж бас авч. Тэр бас тустай юм уу? Тийм. Тэгвэл яг хөө зарим хүмүүс хайкинг одоо тэр уулын гуталтайгаа морь ундаг. Гэхдээ жоохон тухгүй байхгүй морь ундахт чинь. Тэгээ зарим хүмүүсийн ихэнх уулын гутлнаас чи амар бандгар байдаг шүү дээ. Тэгэхээр аюултай. Яагаад тэгэхээр дөрөөнд тэр чинь нөгөө нэг ингээд одоо зоогдох халтаад. Тэгвэл зоогдох гэнэ дөрөөндөө ингээд үлдчих магадaltaй байхгүй. Тэгээд мориноосоо ямар нэгэн байдлаар унлаа гэж бодоход хөлн дөрөөнөөсөө сугарч чадах болж чинь амар аюултай. Хамгийн морь ундахын хамгийн амар том red light бол зүгээр моринд чирэгдэх штеп. За тэгээ хөшөглүүлэх гэд байна. Тэгтээ хамгийн амар бол тэгэл морь ингээл галзуурал тавхаал явахад чирэгдүүл тэгээл манчтасал юм болтгүй штеп. Тэгэхээр ер нь бол яг морьтой холбоотой юм дэр бол амар хурдан өөрөө дөрөөнөөсөө сулраад газар руу өсрөх байдаг байхгүй. Тэгэхээр гутал амар чухал морь унахад. Тэгээд яг морь унлагын гутал гэл хүн болгон янз бүрийн л гутал хүмүүстэй. Одоо манай монголчууд чинь яг нөгөө ийм зүгээр урт төрөвтэй нэг тийм гутлууд өмсчихдээ шүү дээ. Тийм бакал зүгээр урт төрөвтэй тэгэнгүүт урт төрөвтэй тэгээд яг дөрөнд зоогдохгүй л хахад баг ямар ч гутал болно дөө. Чи ямар юмстэй? Би болохоор зүгээр нэг яг нэг морь унлагын гутал гээд нэг үдээстэй тэгээ яг шагаад авсан нэг тийм гутал байдیں۔ Тэгээд тэр бол зүгээр ингийн үед халахад өмс явахад амар тухгүй. Зүгээр морь унахтаа өмсөд. Тэгээ яг нэг шагаа магааны хэсэг нь айгүй юм хатуулгатай болохоор ер нь бол хөлөнд аюулгүй гэсэн. Тийм. Тэгээд авчлаа, гадуур өмсөх хөмөд цамцаа авчлаа. Тэрний доторх ээлжийн дотор ээлжийн тэгээ бас халуун өдрүүдэд тэр дотууртайгаа байгаад иж болдог штэ. Нингэн цамц нингэн дотор өмдтэйгээ байчлаа. Тэгээд борооны цуваа авчлаа. Күртг штэ. Тий, одоо бас нэр must have Монголд одоо яг нөгөө хөдөө явахад авч явах хамгийн чухал зүйл бол Монгол дээл штэ. Одоо Монгол дээл чинь бараг л күртг болчин, хүнжил болчин. Сайхан газар тавиа суучих дэвсгэр болчин. Тэгээд одоо нөгөө манай жуулчт энэ төр ийш тийш ингээл явгод бид нар хэлдэг байхгүй юу. За манай Монгол үндэсний дээл гэж ийм хувцс байна. Энэ бол одоо ингээ хөдөө амар аминд орд юм аа. Та хэрвээ авмаар ахын бол хэдүүлээ ингээд хөдөө явахаас өмнө ингээд сайхан нарантуул руу аваа орчд. Манай нөхөр чинь нарантуулын улаан фэн. Тэгээд нөгөө Монгол дээл мэйл тэгээд нөгөө нэг имэйл энэ төр зардаг яг нарантуул нэг хойшоо байдаг хэсэг үүд шүү дээ. Тийш ч битүү шүү дээ.
Тэгэнгүүт худалдаа авч. байнга худалдаа авах чинь бүр амар ах махтай болсон. Хин ах төр очив юм чи. Тий. Тэгээ би тэд нөгөө яг дээл авъя гэж сонирхсан хүмүүстэй нь яг аваачаад дотортой тийм дээл ер нь аваад явчихаа гэдэг байхгүй. Тийм, хөвөн дотортой дээл. Тэгээд зарим нь болохоор яахан хэрэггүй гэлдэг байхгүй. Тэгэл бид нар хөдөө очиод яг нөгөө яг ингээл орой морой ингээл гал тойрол морой суудаг ч юм уу те. Ингээд байж хахад бүгд ингээл дээлээ гаргаал өмсөөл суудаг байхгүй. Одоо манай хөтч яг нөгөө монголчууд ах ич нар энтер ч гэсэн ингээл бүгд ингээл сунгууд манит нас ингээл өмсөө сунгууд нөгөөт чинь бүр амар юм атаархсан арцаар ёо явдаг байж. Тэгээ одоо энэ хавьяас юм дээл зардаг газар байна уу гэ. Тэгээ бид нар бүр ингээд хөсгөлийн улаан уул муулд байхад ингээд хүн амтнаас тэгэл бахан танил майлуудаас залгал зарах дээлэнэ. Тэгээ бахан дээлний эрэлт гарч байгаа юм чи. Тэгээ ер нь Монгол дээл бол амар супер. Тийм. Тэнгүүд яг хуу зарим хүн зузаан юм күртэг мөртөг авдаг лээ. Би бол нөгөө нэг зүгээр юм нэмгэн күртэг авчдаг байхгүй. Одоо зүгээр нэг юм дотор л гэж жоох юм хөвөн юм шиг нэг юм нэмгэн күртгнүүд идэв шүү дээ. Уртаа цахилгаантай. Тэнгүүд нөө амар олон күрт. Тэгэхээр дээгүүр өмсөх юм амар хөлчөд байгаа шүү. Тэнгүүд хүүтэн өдөр тэгчдэг байхгүй. Зүгээр тэр дотоороо айгуу зузаан ноолуур моолуур юм ч юм уу тийм дотор цамц өмсөд. Тэгээ шаардлагатай бол ахиж дээгүүр нь нэмж цам цамсууд. Тэнгүүтээ тэр нэмгэн күртгэ өмсөд. Тэгээ дээгүүр нь борооныхоо цувг өмсчдөг байхгүй. Тэнгүү борооны цувч угаасаа салхинаас хамгаалчихна. Тэнгүү дотоороо тэр хөвөн күртгтэй. Яг хөө зарим хүмүүс нэг юм амар олон давхар махар өмсгөр ядаргаатай гэдэг. Тэгэхээр тэгэл хүн нийл өөрийн нөгөө сонирхол тэгэхгүй бол одоо тэнгүүд одоо хүүтэн үед зузаан күртэг аваа авчихаар хүүтэн үед өмсчөөд тэгээд дараа нь ингээд яг нэм хоёрын хооронд зузаан күртэг өмсөхөөр халууцах гад тэгсэн хэрнээ даарад идэг үед өмсөх юмгүй болчих гээд байдаг байхгүй. Тийм. Тэгээ би бол тийм амар нэмэлт тийм зузаан күртэг авч явдаг шүү дээ. Дээлтэй хахад яах юм бэ л да. Тэгээд бүр дараад байвал дээлээ дахиад авчих юм чи. Дээл бол нэр үнэхээр вест гидс мэдэс нуруу муруу дааруулахгүй тий. Тэгээ морин дээр Монгол дээл чи амар супер угаасаа. Тэгээ нөгөө бүсээ ялангуяа Монгол бүс зүүх юм бол бүсээ сайн бүсэлчих юм бол тэгээ нөгөө эмгтээчүүд одоо бөөр мөр тэр сав суулга хамаг юм ингээ сайхан бүсээрээ чангалаад явчих болно шүү дээ. Тийм тэгээд хоол тэнд чи одоо тэгэл нөгөө нэг дэлгүүр байхгүй гараад шууд хоол идчих гэхэр юу байхгүй. Ер нь ямархуу хоолнууд хийж идэж явбал цаг хэмнээд тэгээд бас хоол ч бас яг амар чухал хэсэг шүү дээ. Тэгээд бас цагаа хэмнээд үлсэхгүй ингээд тийм явдаг аргуудаасаа хуалцаач бидэнд. Би аягүй сэтгэвч болчихсон ч. Харин тийм. Гэхдээ одоо нөгөө нэг юм хоёлаар нь яг юм манай аяллаа зорилтод хүмүүс ярьж байгаа юм шиг ярих уу эсвэл зүгээр жоохон ерөнхий тэгэхгүй бол нөгөө зарим хүмүүс ингээл миний бодлоор дийлэн хүмүүс яах вэ гэж бодож байна. Гэр бүлээрээ машин унаатайгаа ингээд яваад кемплах гэж бодож байна. Яг хөө зарим хүмүүс ингээ бүр ингээ морин аяллаар ингээд амар хол ингэж явхад зөвхөн өөрсдөө гэр бүлээрээ тэгж явах хүмүүс ховор байх юм болов гэж бодогдож байна. Тэгэхээр тийм үгээс ярих уу эсвэл зүгээр ярих уу? Зүгээр ярих уу? Зүгээр ярьчих юм уу? Яадгүй бол танах ч нөгөө нэг аяллуудын хэлбэрүүдийн хамгийн хүндэн штэ. Ер нь бол тийм ер нь жоох экстрим ийм нөгөө нэг экстрим аялалд орно штэ. Тийм биш одоо ингээд нэг газар очиод 3 хоног зөвхөн яг майхандаа байрлаж агаад явна гэх юм бол хүмүүс тэгэл ойролцоо том супермаркетаас хоолнууд авч очиод тийм тэгэл машиных нь арт талтанд бүх юмнууд нь байж болохоор хүссэн хоолоо хийгээл идчихэж шүү дээ. За бас тийм. Тэгэхээр тэгээ подкаст сонсох шаардлагагүй шүү дээ гэхгүй. Тийм шүү дээ. Тийм. Танах чи ингээд аяллаа төрлүүдийн хамгийн экстрим болохоор одоо яг нөгөө нэг анх удаа морин аялалд явж байгаа ч юм уу одоо нөгөө нэг 5 хоногийн морин аялал энэ төр гэл зарлагдсан хүмүүс явдаг. Одоо амар манайхан тэгж явдаг болсон бэл шүү дээ. Тийм компаниуд Монгол компаниуд аягүй их зохиодог болсон шүү дээ.
тэр үед одоо аяллаа тэр цаад хүмүүсийн бэлдсэн юм юу гэдгийг өөртөө бас нөгөө нэг тэр чинь ингээл яг л нөгөө бид нар өглөө осоол өглөөнийхөө цаг идэл тэгснэ өдрийн хоолоо идэл орой унтахтаа оройныхоо хоолыг идэл ингээд байдаг хуваараас бас өөр байж таарна шүү дээ. Заримдаа жоох өсөж барин те. Тэгснэ тэр хоол нь бол одоо хамгийн богино хугацаанд хээрийн нөхцөлд хийж болох хамгийн амттай хоолыг сонгож мэдээж хийн шүү дээ. Хүн шууд нэг ингээл морносоо буугаал учиргүй бууз байн шиг л ахгүй л үү. Сүлгүй яшмалаа шиг гэдэг. Хийнэ. Ер нь бол юу одоо манай аяллаа хамгийн их хийдэг хамгийн угаасаа ийм аяллаа одоо яг ижил төрлийн аялал зохиодог манай нэг Америк найз энэ төр байдаг байхгүй. Тэгээ бидний ер нь бол байнгын хийдэг хоол бол лапша. Лапша бол маш амархан. Ер нь бол юу яадаг байхгүй. Маш хурдан. Тэгээ борцааваа авчдаг байхгүй. Ер нь гол юу н мэдээж яг нэг хоолны ингээ юмнуудыг ботхоор юу болж байгаа шүү дээ. Одоо өглөө өдөр оройн хоол гэж бид манай нөхөртөө төлөвлөдөг. Тэгэнгүүтээ ерөнхийдөө 10 өдрөө гаргачаад одоо ингээ юу яадیں۔ Яг тэр дэх өдөр тэрийг хийн гэдэггүй байхгүй. Уг нь би ч нэг бүх юм ингээ төлөвлөх гээд идэг хүн чинь анх тэгэх гэлдэг ус. Тэгэл яг тэрийгээ даах гал тэрэндээ стресстэй л. Тэг яг үүндээ тухайн үед яг тэрийг хийх одоо тохиол нь бүрдээ чи бүрдэхгүй ч үгээд амар зовлонтой. Тэгэхээр бит хоёр сүултээ тэгдэг болцсон байхгүй. Зүгээр өглөөний цаг ингүүтээ ингээ чагсаагаа за тим юмнууд ер нь хий. Тэгээ тим юмнуудын материал цуглуулъя гэдэг. Тэгээд өдрийн хоол ороод ер нь бол морин аялал хийж явхад өглөөний цайндаа танах юу хийдیں۔ Өглөөний цайнд ер нь бол хамгийн шимт хижээлтэй бөгөөд амархан болохоор нөгөө юу obvious. Тэгээд юу аваа авчдаг аахгүй хуурайс аваа авчдаг. Морин аялал явхад нөгөө угаасаа жимминг хэцүү болохоор ус бол угаасаа авч явахгүй яг байгаа буудалж байгаа газ дандаа устай газар бууна ер нь бол тэгээд тэрийг бол манай нөгөө хөтч нь яг нутгийн ах нар маань одоо шийднэ устай газар бууна. Тэгээд голонд бас усаа яах вэ гэдэг амар том асуудал байгаа шүү дээ. Тэгээд ус цэвэршүүлэгч аав авчдаг. Одоо нэг юм одоо тент чин буулаг тийм шууд уух боломжтой газар ховор байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо нэг юм 10 одоо манай компани дээр болохоор нэг юм 10 литрийн юу гэдэг вэ хөөе. Ийм шүүгчтэй, фильтртэй ийм одоо уут шиг юм. Тэгээд тэндээ н одоо голын ус хийгээд тэгээд тэр нь фильтрдэгтэй гараад ирнэ. Тэнгүүд гэхдээ яг шүл мүл хийхэд ч нөө шууд буцлагчж байгаа болохоор өөрөө автоматар ингээд тэр юм бактери юм устж штт тий буцлангууд талуунд. Тэгэнгүүт шүл мүлтэй хоолыг бол тэгж фильтрдэхгүй шууд. Тэгээ сая нөгөө 4 сарын нэг цаа бухтай аялал дээр чинь бүр цас хайлуулж хоол хийж байгаа юм чи. Ям угаасаа тийм урсгал ус байхгүй. Тэгээд юу өглөөний цайн дээр тэгэл юугаа хуурай сүүгээ ингээд устайгаа холиод ингээд яаж байгаа юм овёсоо ингээд буцалгаад жоохон зөвлөрүүлээ тэгээд нэг юм цутан маягийн болгож айгу хөөгдөг. Тэгээд эсвэл бас панкейк авч явнаа. Панкейкний микс авч явна. Тэгээд панкейкний завтай мафтай тансгалж маш санагдав. Одоо нөгөө өдөр болгон морин дээр явахгүй нэг газараа ингээд хэд хэдэн өдөр байрлаж байгаа тийм тухтай өдөр байх юм бол панкейк энэ төр хийн. Тэгээ панкейк ер нь тийм микс жоохон тийм бэлэн юмнууд аюух авч явах зүгээр эдэг. Тэгээд өдрийн хоолнууд болохоор яг морьтой явж ах чинь гол нь нөгөө нэг бүх юмаа шанах тогооноос хэсүүлэл бүх юмаа ингээ ачиж байгаа учраас өдрийн хоолыг замд явж байгаа өдөр ингээд одоо авахд айгу амархан газар ингээ хийгээд тэгээ бүх ачаага буулгахгүйгээр ингээ гэлц тэрийг аваад итчихдэг байхгүй. Тэгээд тэгэхээр тэр нь дандаа нэг юм хуурай юмнууд байдаг. Одоо сэндвич ч юм уу. Эсвэл кимбаб ч юм уу. Тэгээд хурж юу амар өглөө нь бэлдээд яачих юм уу? Тийм, тэрийг өглөө нь бэлтчин. Эсвэл одоо нөгөө нэг одоо будаа ч юм уу эсвэл бас паста салаад бас аягүй хийдий. Тэнгүүд гоймонго өглөө чанаад тэгээ угаасаа гоймонгийн салаад ч ингээ хүүтнэрээ байвал гоё идэв штэ. Тэгээд гоймонго аваа авчин. Тэнгүүтээ нөгөө майнуу зайнууз ингээ нөгөө холих юмнуудаа хэрчиж бэлдээ бүгднийг тус нь авч явангуудаа яг идэхийнхаа өмнө том юмдаа хутгаал тэгэл хүмүүст өгчдөг байхгүй. Тийм тэгээд өөр ч юу. Тэгээ мисо шүл бас аягүй авч явдیں۔ Мисо шүл ч бас амар амархан буцалгасан услах тулна.
Тэгмүүд одоо Тийм, тий. сэндвич өгж байгаа үед мисашүл. Мисашүлтэй сэндвич Тийм. өдрийн хоолнд шүү дээ. Тийм. Тэгээд одоо бид нар чинь хөөрхөд ингээл морин аялал хийхээ хамгийн чадахгүй ёрол хийхийг хичээж байгаа шүү дээ. Тэгэхгүй бол айгу хэцүү шүү дээ. Одоо тийм гой хоол хийж чадахгүй. Тэгээд манай нөхөр ер нь бол хөвчлэн хоолоо хийдий. Тэгээд одоо хоол хийгч бас нөгөө хөдөө хэр авч явах айгу нэг чухал юм амтлагч. Ингээ янз бүрийн амтлагчнууд айгу авч явдаг. Тэгмүүд одоо нэг өдөр ингээд 7 одоо манай монголчууд бол тоохгүй ингээл 5 өдөр лавшаа идсэн чи ер нь бол хамаагүй штэ. Яг хөдөө хэр бид нар явж явахтай үлсэж байгаа юм чинь тэгэл сахлавшаа ичгээ тэгэл идчихэж штэ. Тэнгүүд нөгөө гадныхан чинь ингээл амар уйдаал ингээд идэх болохоор ядаж лавшаа нь өөр амттай болдог байхгүй. Одоо манай нөхөр чинь кари мари хийнэ. Айгүй тийм креатив штэ. Эсвэл ингээд сони энэ нэрээ лавшаанд ныхаа шүлэнд кари хийчүүл нэг тийм бас сонирхолтой болчих юм байна тий. Эсвэл ингээд юу одоо шүлэндөө арай нэг өөр нэг юм шин юм материал одоо бандуу ч юм уу ингээ хийчихдэг байхгүй. Тэгээ нэг жоохон лаацтай юмнууд заримдаас аваа авчтیں۔ Тэгэнгүүт ч одоо нөгөө хөдөө ингээ цотарсан баахан гарууд байгаа шүү дээ. Тэгээ бид нэр ингээл явж байгаа бүгдээр ингээл амар өлсцэн тэгэнгүүт ингээл нэг жоохон өөр юм ингээл гараад ингүүт амар баярлаа шүү дээ. Манай ч хөөхс ойр тараагүй ямар нарийн анди юм гараад ирвэ гэл. Тэгээ бидний тактикч вандуу байна шүү дээ. Бидний тактикч бас тэр ихгүй. Айгуу ингээ гоё юмнуудыг нэлийн сүүл рүү гаргана. Тэгэхгүй хамаг сайхан юм эхний хэдэг өдөр гаргаад тавьчил тэгээд нөгөөд нь дуусаа тэгээд сүүл рүүгээ бүр нөгөө хүмүүсийнх нь уур нүрээ бүр лай болно ш. Энд чинь бас юм сэтгэлзэн юм яваад байгаа байхгүй. Хотоод орн бацж ш. Тий, хотоод орн базж штэ. Яа. Авринэттэй. Тэгээд яг манай компанийн хувьд бол ер нь тэгдий. Яг үндсэн бид нар хүний нөгөө идэх шаардлагатай наад захын юмыг л хангана. Одоо нэмэлт гой сайхан тэр чихэр шоколад одоо яг энэ 3 хоолноос хооронд явж байгаа хүн юм идмээрэж болно ш. Тэрийг өөрөө авчир гэдэг байхгүй. Одоо тийм нөгөө снэк одоо тийм ер нь бол хүмүүс юу авч явдаг. Айгүйх тийм самрын холимог самар үзэм тэгээд одоо нөгөө юу гэдэг штэ obvious-ны тэр ч одоо юу гэдэг energy bar. Тийм, energy bar маар тэгээ эсвэл нэг хатаасан jerky хийгээд аваавч. Тийм, бит хоёр ч бас хатаасан бах тийм jerky хийгээд хүмүүстэй бас снэк байдлаар заримдаа өгдөг л байсан. Тэгээ сүултээ болцсон. Тэр ч бүр амар ажиллагаатай аюулцсан бэл. Гэтэ амар гоё идэгсэн. Тийм гэртээ хийгээд исэн шүү дээ, тий. Тэгээ тэр jerky хийдэг хатаадаг юм нэвтэрсэн аахгүй. Тийм. Тэгээд оройн хоолнууд ер нь бол бас тийм яг оройн хоолнууд нь болохоор арай нэг жоохон юм даацтай шүүлмүүл тийм хоолнууд идэг. Тэгэл янз бүрийн амтлагчаар тэрийг цаад уудаж болох тий. Тийм. За хувцаа багалчлаа. За тэгээ хоолнууд иймэрхүү байдалтай байх юм байна. Нөгөө нэг бид нар нөгөө гэрээрээ энэ төр явхлаар манай хоёр ах чи ингээл нөгөө нэг буудлах газраа ингээл бараг амар удаан ингээл тойрол нуруугаа үрээл алхаал ингээл энд ингээд майхна байрвал ингэх юм байна. Өглөө усахад ингэх юм байна. Эндээ ийм юм байна. Тэр гэл амар тэгдэг байхгүй юу? Тэгээ тэр майхан барих газар бас амар чухал. Санагтаад идэв доороосоо жиндэж хонох уу? Эсвэл юу? Доороосоо нухаж унтах уу? Тий. Ис нухахгүй юу? Ис нухах ис жиндэх гэж. Тэр нэг газар орны байдлыг чинь бас шинжиж шинжин байж өргөө цагаан майхна барих чинь аюул чухал юм билээ шүү дээ тий. Тэгээ та хоёр майхан барих бас нэг тийм юунууд яваад идэх шүү дээ. Одоо ийм том модтой газар бас юу байдаг. Аянга буух магадaltaй бороотой үед тийм байдаг байдаг гэд тий. Тэгснээ хус модонд аянга буудаггүй өнтер гэл. Тийм үстэ бүүмэд. Тийм. Хус мод нөгөө цагаан мод байдаг шүү дээ. Хус модонд аянга буудаггүй гэд. Тэгээд хустай оймон юм ууны хажуу мажуугаар байхад бол аюулгүй байдаг байдаг гэдэг юм би лээ. Тийм үстэ. Гэж сонсон би одоо зөвл сонсон байдаг энэ аюулаг. Хус модонд аянга буухгүй. Испун. Испун. Тэ майхан барих газар сонгохын талаар бол би яг үнийг хэлэхэд амар мэдэхгүй юм байна. Би чи яг тийм шийдвэр гаргадаг байхгүй ч гэж.
Одоо яг нөгөө бид нар нөгөө хөдөө яг гаргадгүй. зүгээр сайхан тэгэл дагаал нөгөө боссууд нөгөө яг тэр салбараа хариуцсан боссууд мэднэ. Би арай өөр салбарын босс байгаа. Тэгэнгүүт яг нөгөө бид нар чи айгүйх нөгөө нутгийн хүмүүстэй явдаг. Нутгийн хүмүүс нэг үндсэн local guide-ууд. Тэнгүүд нөгөө нутгийн ах нар ч одоо жинхэнэ тэр газрыг жинхэнэ гарын 10 хурууны шиг бидэж байгаа шүү дээ. Тэгээ ер нь бол манай нутгийн хөтчнэр газруудаа сонгочдөг байхгүй. Тэгээ ер нь ихэвчлэн яг нэг хонжоогоо газар бол ер нь дандаа өмнө нь байрлаж исэн газар байрладаг. Тий. Тэгэхээр яг нэг газраас явах нөгөө газар л явахд угаасаа тэндээс тийшээ тэдэн цаг явна. Тэгэхээр тэр дунд нэг хоноглож таарна ч гэдэг юм уу те. Тэр дунд зогсч нэг өдрийн хоол идэж таарна гэд мэдчихийдэг болохоор тэр боссууд мэдчихдэг шүү дээ. Яг уу манай одоо ингээл гэр бүлэрээ ч юм уу явж байгаад нэг газар сонгоод хоногч байгаа хүмүүс байлаа гэж бодъё л тоо тий. Тэгэнгүүт яг уу гол нь гэрэл шүн мөн ялангуяа майхан барих гэж байгаа бол айгуу сайн гэрэл түнж харж ах хэрэгтэй. Тэгэхгүй бол нөгөө тий. Нэг удаа би нэг бас нэг жуулчинд бүр жоохон багтаа штэ. Жуулчинд нэг өөр компаниар яваад тэгээ нэг замдаа бас хоноод тэгсэн чинь нэг өглөөс ирсэн чи баг нэг юм бурш машины хажууд ч унтц байлаа. Бас би тэгжсэн тохиолдол би тийм монгол гэрээрээ нөгөө нэг тэр жил чинь угаасаа амар олон хоног явсан юм аа. Завхан явчаал цаашлаа гээл тэгэл яваал байж байгаа л бүр ингээл амар ядраал. Энд нэг тэгшхэн газар байна. Энд майхна бариад гээл сончээ гээл. Тэгэл өглөө босоод ирсэн чи яг тийм оршуулган газар хажууд хонцсон байсан. Тэгээд нэг удаа ховдод бас за энэ тонч энэ гоё тэгшхэн хуурай газар байна мэн гэд. Тэгээд гисэн чи хогийн цэг хажууд хонцсон байсан. Тэгээд өглөө мэдсэн яамаа да тий. Шүн мэдсэн бол унтаж чадахгүй зовхгүй юу? Тэгээд ер нь одоо бол нөгөө нэг яг уу манайх гэрээрээ тэгэж айхтар хол мол явахгүй л байна л та. Нэг завхан махун орчоол тэгэл тэргүүрээ байж ярьдаг болохоор аль болох тэгээд одоо нөгөө нэг хүүхэд энтертэй явдаг болсон болохоор аль болох эрт хөдлөөд өглөө бол нэг хөнхөөн цай угаал тэгэл тэр бараг цай maaныхаа ямиг унтахаас өмнө за өглөө ингэсгээд идээд хөдлөн шүү гээд тэгээд ер нь бол өглөө босоол газ цайгаа угаал юм ачаалал хөдлөн гээд эрт нарнаар хөдлөөд тэгээ өглөөний сэрүүнд бас машинд явхад амар штэ. Тэгээд яаж агаад орой эртхэн шиг буудлах. Тийм юутай болсон. Тийм орой эртхэн шиг буудлаад майхан саваа бариад тэгээд яг нэг гоё оройны нар марж харгаж байгаа үед гоё майхныхаа ойр хавцаа бөөнөрөө гүйлтээл хүүхдүүд тоглоол тэгэл чилрээл хоол ундаа тухтаахан шиг идээл. Тэгэхгүй яг ингээл яруу сан руу амар тэгэл бүгд ядарсан үлссэн тэгэл майхнаа барих газар хайгаад тэр чинь бол амар хэцүү шттэ тий. Тийм амарсан ч болохгүй яг амарж байгаа тийм ямар ч тийм юу байхгүй. Тэгэхээр димэл санагдсан л та. Тэгээд Тэгээ одоо нөгөө майхантай би бол нэг тийм Ахтар нөгөө нэг морин аялал энтерт бол явдггүй штэ. Гэрээрээ л эсвэл ингээл хүмүүстэй хамтал нэг хоног 2 хоног за тэгээд дээтэл нэг 10 хоногийн 14 хоногийн тийм нөгөө майхантай гэхдээ буудлаад явцдаг болохоор нэг газараа яг нэг 2-3 хоноол тэгэл өөр газруудаар явцдаг. Тэгээд тэгэхээр бас яг тэр морин аяллаа юунаас бол минийх жоохон өөр л юм байна. Тийм. Одоо юун дээр баглах юмн дээр нэг нэмэх юм нь юу юм байна? Одоо яг нөгөө майхан сав байгаа шүү дээ. Майхан савтай холбоотой баглах юмн дээр нөгөө гэрэл амар чухал санагдаад идэв шнэ одоо. Тухны гэрэл. Тэгээд ялангуяа бид нар чинь ингээд 0 за бүр ингээ 0-тай газар байлаа гэж утгад ч ихсэн тий угаасаа дотор нь гэрэл байхгүй юм чинь дандаа тухны гэрлэлээрээ ингээ бүх юм хардаг. Тэгэл майхандаа ороод хувцуунараа солих байд юу ийдин те бүх юмд яг нөгөө тухны гэрэл амар чухал. Тэгээ яг дараа нь бас зүгээр майхны жижигхэн юм ламп шиг гэрлэлнүүд өгдөө шүү дээ. Тим гэрлэлнүүд бас айгүй бас хэрэгтэй юм билээ. Одоо та хоёрын өгсөн тухны гэрлэлийг чинь л энэ 100 аваад явна да. Манай гэрийнхэн бүр наадмын дараа явах яг наадмын югаар давхцахгүйгээр тэгээ энэ жил болохоор аавын газар л очичоод тэгээ цаашаа
нэг одоо юу даваад бас нэг гоё газар байдیں۔ Эдрийн голын тэнд гэх юм уу. Тэгээ тэнд очиж бас хэд хончоод. Тэгээ бид нар бол наашаа яа тэр цаана эдрийн гол дээр болохоор бүр ингээ аягүй олон хамаатнуудаар уулзах. Тэгээ тэр хэд болохоор жимс мэмс түүгээд үлдэн гэсэн бэ тэгэхэд болохоор наашаа ажилтаа болохоор наавын газар дээр очиж нэг 2 хончоол тэгэл хүмүүс харин аягүй юу яагаал гэдэм бэлээ. Аавын газар тэр чинь ингээд нөгөө чандар өргөцсөн газар байгаа штэ. Тэгээд тэгэхээр ингээд хонж монж болт юм уу гэд тэгэд идгийн. Одоо жоохон нэг юм надад бол хонх нь бүр айгүй илүү тэр газар ингээд нэг юм бүр илүү чухал бүр илүү чухал тийм автагаа уулзж байгаа юм шиг санагддаг болохоор одоо тийм янз бүрийн нөгөө нэг ингэчгүй гэсэн юм ерөөсөө бодогддгүй. Тэгээд тэр чинь ингээд лав дээр очиод би чинь тэгэл жоохон тэр нөгөө нэг чандар яасан хийсгсэн уул муулан дээрээ гараал ярина. Энэ жил инглээ тэглээ ийм юм боллоо тэглээ тэгэл жоохон гомдолж момдлох юм байвал гомдолчоо тэгээд амар гоё болчдөг байхгүй. Тэгэл хонж манаал тэргээрээ байжгаад явдаг. Зарим нь болохоор нутгийн хүмүүс болохоор нэг жоохон цээрлээд одоо баг оршуулгын газар гэдэг утгаараа юм уу? Зүгээр очиж тэгэл өөрсдөд сэвгүй бол өөрсдөө сүжиг байдаг бах та тийм. Өөрсдөд сэвгүй бол гайгүй л үү тийм. Одоо тэгвэл тэгээ би бас морин чи гэр бүлээрээ сайгүйх нөгөө багтаач тэр явдаг байсан штэ. Тэгж явдаг байсан нөө хавгасаа хуваалцаач та. Одоо хувцас центр бол адилхан юм байна уу? Би бол тэгэл нэг юм жоохон зузаавтар халуун өдөрч гсэн өмсчиж болохоор тэгээд сэрүүнд дотуур нь юм өмсчих зүгээр байх нэг тийм өмдтэй. Тэгээд би урт түрээтэй амьснууд авч явах айгу юутай. Тэгээд нөө орой жоохон сэрүү орчхоор өмдөө давуулаад амьсоо татчихлаар дулаахан санагтаад идэг. Тэгэл нэг тийм өмдтэй тэгээд үндсэн нэг бас яг цамцтай. Тэгээд нингэн нэг мак подвалк эсвэл нэг юм эсвэл ч баах нингэн нэг мак тэгээд подвалк тэгээд ийм нөө урт ханцуутай нингэн цамц гэх юм уу. Тэгээд бүр амар халуун байх юм бол мака өмсчин. Подвалка өмсчин. Тэгээд тэдрийгээ бас нөгөө цамцныхаа дотор өмсчиж болно. Давхарлаад өмсчин гэсэн үг. Тэгээд нэг ноос орхог одоо яг нэг юм биеийн элч яадаг. Барьдаг. Дулаан барьдаг. Цамцтай. Дулаан барьдаг. Тэгээд сүүлд надаа нэг хүн нөгөө нэг юуны сарлагын цамц бэлгэлсэн. Тэгээд тэрийг би сая Япон явахдаа л үнэхээр сарлагыг би биширлээ. Тийм шүү дээ сарлагын ингээд бас ингээд бүр одоо бүр баруунд амар од болчихсон. Японд тэгэл амар нөгөө нэг юм далайн хүүтэй салхитай, бороотой, чиглэг яагаад ч дулаацах боломжгүй юм хит хонж байгаа байхгүй юу? Тэг ямар пармаар гэж байх юм биш. Тэгээд бүр ингээд эхний өдөр болохоор амар дараал. Тэгээд маргааш нас нь би шууд дотуураа нөгөө нэг сарлагынхаа цамцыг өмсөд явсан чинь ингээд нингэн байгаа хэрнээ амар дулаах юм байсан. Тэгээ бүр яг ингээд амар гоё юм бэлээ. Тэгээд зя гэж бодсон. Бараг тийм сарлагын нэг эртүүцэн өмдтэй. Тийм. Тэгэл нэг сарлаг чинь юм өндөр ингээ сайхан байж идэм биш тэгж ойлгол гэдэг. Тийм. Тэг амар гоё байсан. Тэр цамц үнэхээр аминд орсон. Тэгээд сарлагыг бишрөв. Тэгээд тэр цамцыг бэлгэлсэн үндэ баярлаа. Завшааныг тохиолдуулаад тэгээд тохиолдуулаад хэлье. Тэгээд би бас нөгөө юу аваа явчихдээ. Sorry. Харин тий хоёлаа. Ийм нөгөө дөрүлчин нөгөө жижиг алчуур гэх юм уу бандана. Тийм. Чи тэгээд тэрийг ашиглаад нөгөө нэг энэ нөгөө ганганаа алдахгүй яваад идэм. Тийш дээ. Тэгээд нөгөө нэг юм ганц нууцсан бандана. Бандана штэ. Тэгээд тэр чинь подолкан дээр, цамцан дээр, юун дээр энэ дээр ингээд нөгөө нэг зүүчглэр нэгт айгүй юм ганган заяа. Хоёрт ингэж нөгөө нэг салхитай өдөр ингээ хоолоор юм хүүтэн салхи шууд очиод байдгүй. Тэгээд нөгөө нэг ус мүсээ тэргээрээ боочж болно. Тэгээд халуун нартын үед нөгөө бас нарнаас хамгаална тий.
амар Тийм хүзүү мүзүүрөө ингээд амар халуу малуу очихгүй. Тэнгүүтлээ чоолк молк ингээд дэлбрээд ингээд хідэн өдөр ингээд өсмөсөө байгаагүй явж явах тохиолдолд үсээ дараад хойноо ингээд яачхлаар ийм нөгөө нэг бас хөөрхөн. Тийм шүү дээ. Одоо тэгсэн чинь Playtime-аар чиний яг энэ хакийг сонсоод битүү банданатай өгтөд. Playtime-аар бол нэг бандана нэг хэрэглэхгүй шүү дээ. Playtime-ийн ч өөр жанрын. Тэрнгээр баг тусдаа дугаар. Яг жоохон төстэй. Тийм тэр чинь жоохон төстэй яг энэ дугаарыг төстэй. Чи Playtime-ийн нэр гоё юм уу? Тэгэхэр чин Playtime болоод дуусчих юм тий. Юугаар бас нөгөө нэг. Яг эд үед л байж л та. Одоо энэ дугаар жишээ нь маргааш Playtime штэ. Тийм үү. Маргааш орох юм бол тийм сүүлийн 2 өдөр явах гэж байгаа хүмүүс хэрвээ сонсвол хэрэг болж магадгүй. Эсвэл энэ жилийнхийг сонсоод ирчихэл. Яг наад маргааш Playtime байхгүй сайн. Үгүйлээ над өмнөх юунд хийгээд тоглолт. Тэгээд 4 хоног болдог болсон болохоор 4 дэх 5 дахь хагасан бүтээсэн байна. Playtime-ийн жоохон хак хэлэх үү? Би ч одоо урт жил 4 хоног майхантай хонсон шүү дээ. Тийм. Тэгээд урт жил болохоор би танахаас нөгөө жижиг майхан авсан шүү дээ. Нэг хүний гудастай нь. Тийм. Тэр бол үнэхээр супер байсан. Яг ингээд нэг хүний болохлээр хин нэгэнд кэрлүүлэхгүй хин нэг кэрлэхгүй. Зүгээр сайхан өөрийнхөө толгойг даагаал тий. Зүгээр л өөрийнхөө толгойг даагаал ядармаар байх юм бол өөрөө цагаа тооцоол майхан лугаа ороод унтна. Тэнгүүд яг ийм нэг хүний болохлээр ороод ингээл таарчдаг. Тэгээ доороо нөгөө нэг хийлдэг гудас та хоёр өгсөн шүү дээ. Гэхдээ тэр нь ийм зузаан биш те. Нингхэн гэхдээ дотроо хийтэй болохлээр жоохон хийтэй нэг ийм за нэг 2-3 зузаантай юу үгүй юу л нэг тийм гудас те. Тэнгүүд доороос ерөөсөө жинтэхгүй. Тэгээд тухтай зөөлхөн. Тэгэл тэрэн дээр мишоктой унтчихж байгаа байхгүй. Тэгээд би урд жилийн миний нэг ингэдэг вэжтэй гэж бодсон юм. Майхан дээрээ би давхар сарвч авч явсан бэл. Тэгэхгүй л нөгөө майхан ч өглөө яг 7 цаг гээд байхын эцэсгүй халж байгаа байхгүй. Тэгсэн тэгээд Playtime-ийн миний хамгийн гол юм бол ерөөсөө л гутал. 4 өдөр өмсөөд тэгж ах аягүй шороотой газараа. Тийм, шороотой, бороо орвол шавартай. Тэгээд тийм нөхцөл 4 хоног хүн дунд зогсон шүү дээ. Тэгэхээр бас нэг сандал мандалт хэлээд нэг хүн бакалтайгаа ирээд нам гიშгэ хичвэл будаа зү. Тийм. Тэгээд тэр чинь ингээд алхаал байна шүү дээ. Алхаад л байна. Тийм болохоор сандал мандалтай байх юм бол 5 минут тутам л хөлөө угаахгүй бол аюу хэцүү шүү дээ. Гэхдээ би нэг сандал авч явдаг. Яг тэгвэл нөгөө өглөө шүршүрт орох, хуучин болохоор нэг голтой байдаг байсан болохоор өдөр нэг голын тэр хавар бөөнөрөө байдаг шүү дээ. Тэр үед ингээд сандал өмсөөд жоохон хүлэн амраагаад гол мол руу орж мороод ихэд сандал хэрэг болдог. Одоо болохоор нөгөө нийтийн шүршүрт орж байгаа болохоор сандалтайгаа орчдөг. Баггүй юу? Тэгэхээр миний хамгийн түрүүнд бодож заав айз гэдэг юм бол гутал. Тэгээ би ч өөрөө жижигхэн болохоор намхан гутал өмсчхөөр ийм тоглолтын дээр хүний нуруу үзээд идэг байхгүй юу? Яг ингээд хүний яг нэг ийм нуруу. Тэнгүүтлээ хажуугаар ингээд хүмүүс нөгөө нэг гар мараа хөдлөхөөр ингээд намайг тоолдоод идэг байхгүй юу? Нүүр мөрлөө. Амар хэцүү заяо. Хүний дохооны левел дээр байж энэ төр. Тийм ингээ гар мараа намайг цохоод цүнх мөнхээрээ ингээд намайг цохоод ингээд хойно хүн байгаа гэж мэддэг байхгүй юу? Тэр нь би байдаг байхгүй юу? Анхаараарай та нар. Би ингээд тийм хамгийн потенциалаараа өндөр болдог заяо. Тэгээд нэг ийм платформ хэдэн сантиметрийн чимдээ платформ ч бас хэцүү нөгөө нэг юу яг уртлын нөгөө нэг өсгийн үлмийн хоёр юм тусдаа байхлаар нөгөө нэг тэр чин хөдөө хээр газар штэ. Цементэн дээр алхахгүй болохоор ингээд холборох гээд байдаг байхгүй. Тэгэхээр ер нь бол ийм үргэлж зузаан авалтай гутал надад бол хамгийн зүгээр байдаг. Тэгээ хөлд ингээд олон хоногийн алхалтын ая даахаар батлагдсан. Тэгээ бороо шороонд төсвөртэй. Тэгэл тийм гутал байх юм бол тэрэн дээрх ингээд хувцсыг шууд ингээд шкаф онголгоод цохон бүтээчих болж байгаа байхгүй. Тэгээд нэг тийм гутал тэгээд нэг сандалтай авчдаг. Сандалтайгаа өдөр яг нөгөө хүмүүс ингээл хоол унд эргүүлээл наан цаана кофе мофи гэд явж хахад бас сандалтайгаа явж иж болно. Тэгээд жоохон өдөөс хойш тийшээ нөгөө нэг дагах гар гутал өмсчдөг байхгүй. Хүний нөгөө нэг тийм
тоглолт моголт үзэхэд чинь тэнд чинь шахацалтан ингэн тэгэн те тэгээ савн үсрэн харайн тийм үед бол ер нь бол ийм нэлээд биетэй гуталтай байж чөл дээрээ гიშгүүлэхгүй байна гэсэн үг. Тийм тэгээд хүүтэн болж магадгүй байдаг болохоор заавал нэг өмд угаасаа оройс ирүүлсэн шүү дээ. Тэгээд ийм богино палааж малааж өдрөө өмсөж явж байгаад орой дарангуудаа доогуур нь тэрхүү юм өмд өмсөждөг байхгүй. Тэгээд хамгийн чухал зүйл бол нэг савих. Савих бороо нэвтрүүлэхгүй. Тийм. Миний хувьд бол бороо нэвтрүүлэхгүй, наранд халууцуулахгүй. Савхичээ ингээд өөрөө тотгошоогоо ингээд халуулахгүй шүү дээ. Яг ингээд ийм юу болчихж байгаа болохоор савхин хөрөм чинь ингээд ийм хамгаалалт үүсгэж байгаа болохоор хүмүүс ингээд хар халуунд хар савхитэй гэдэг. Хар халуунд хар савхитэй халууцдаггүй байхгүй юу? Тэр чинь ингээд тотгошоогоо ингээд халуун нэвтрүүлэхгүй, тэгээ хүүтэн боллоо гэхэд хайрахгүй, тэгээд бороо орлоо гэхэд доторх юмд оргохгүй, салхи байлаа гэхэд бас ингэж яахгүй. Яг савх бол тэгнэ. Лидрийн энтер байх юм бол мэдээд тэр чинь ингээд наранд тотгошоо хална, хайрна энтер болно шүү дээ. Тэгэл өдөр сайхан савхтайгаа байж байгаа л орой хүүтрэнгүүд дотор нь цамцаа өмсөөл савхаа өмсчдөг. Тэгээ борооны цуваа мэдээж авчна. Байнгын амар их бороороо байвал борооны цуваа өмснө. Нэг төр зуурын бороо мороонд тэр чинь бас цуваа чирээл энэ тэнд яваад тахлаар хэцүү болохоор зүгээр савхтайгаа байчвал амар. Тэгээд нөгөө нэг банданагаас арай том алчуур аваа авчтیں۔ Орой морой ингээд нөгөө нэг зарим playtime дээр ч орой нилээн хүүтэн бороотой тэгээд салхитай хүүтэн мүүтэн байхлаар арай томхон алчуураар толгоон болгоогоо ороогоо хүзэн мүзэг ороочглоор бас таардгүй. Гайгүй. Бандана авал арай. Яг хөө зүгээр гангараанд нэг энэ жил нэг ганц бандана авч явбал яах вэ? Явъя. Би гэхдээ яг юу өмсгөө бол мэдээг бодож олоогүй л байна. Маргааш л явахтаа юмнуудаа янзландаа. Одоо тэгэл нөгөө playtime дээр чинь юу яд штэ тий. Тэгтээ нөгөө 0 энтер байгаа болохоор бас арай өөр юм байна тий. Яг кемпинг гэхээр майханд хонхонд л ер нь илүү яг кемпинг болохоос ш. 0 идэж уух юм чинь нөгөө бас өөртөө хоол хийж болохгүй цаанаасаа алдаж авах хэрэгтэй байдаг болохоор тий. Тийм байна. Тэгээ ингээд олон янзаар ухсрагдаад өмсчдөг хувцастай явчих юм бол 4 хоног өөр хувцастай байж болох байхгүй. Ухсрагдаал оройн ингээл дотор юмнууд өмсөөл хоорондынх нь юугийн зохицуулаад явчих юм бол гайгүй дээ тэгэхэд. Тэр нөгөө түрүүний чинь яриац нөгөө нэмгэндүү юм шиг гудас гэдсэн штеп. Тэр харин амар зүгээр юм билээ. Одоо ингээд баглахаар ингээд амар жижигхэн болоо хурагдчихдаг. Тэгсэн хэрнээ ингээд дэлгээд нэг жоохон ингээ агаар оруулаа үлээчингүүт нэг юм амар зузаан биш хэрнээ ингээ газраас хөндөрсөн. Ингээд чимиг нэвтрүүлэхгүй юм гоц. Тим юмнууд өстой зүгээр юм билээ шүү нэрэ. Тэр харин өстой гоё юм бэлээ. Тий. Тэгээд тэр годас гэж байгаа түрүүн би бас нэг тийм ярихсан марцчихлаа гэхгүй. Нэрээ хүүхдтэй одоо нөгөө нэг мэрэгэн чинь 2 настайгаас эхлэл хөдөө энтер явж байгаа штэ. Тэнгүүд хүүхдийн хоол бас айгу жоохон төвхтэй. Хүүхдийн хооллох цаг чинь яг том хүнийхээс арай юу штэ нөгөө өлсөөд төвчээд байгаадаа ингэж байхгүй. Хүүхд өлсөөд тэгэхээр ингээл нөгөө ядраал уурлаал ингээл тэгдэг болохоор би нөгөө нэг 2 настайд нь болохоор юу аваа явж исэн. Японы нөгөө Pigeon гэдэг хүүхдийн брэнд байдаг штэ. Тэрний 9 сартаагаас дээш идэж болдог одоо юм дахианы шүлтэй бүр яг юм хоолнууд байхгүй юу. Гэхдээ пакэжэнд хийцэн юм ууталт одоо зориултын юм хийцэн. Тэгээд тэр айгу амар байсан надаа. Би тэрнээс нэлээд олон төрлийг нь аваа явцсан. Тэгээд яг нөгөө нэг өдөр ингээд хүмүүс зүгээр том хүмүүс нь болохоор зүгээр нэг жоохон цайлаад нэг юм талах хям энтер идээд нэг хөдлөх нэг тийм цайлах нэг юм үе гардаг штэ. Тэнгүүд тэр чинь 2 настай хүүхд яг хоолшихгүй штэ. Тэнгүүд яг буцалсан усанд тэрийг ингэж нөгөө нэг хэдэн минут ингэж байлгахлаар халчдаг. Тэгээл ингээл халбагтаад өчнгөө тийм зутан дотроо юм хөөрхөн жижигхэн вандуй зандуйтай. Тэгээд яг нэг юм юу нэг пичний тийм юм байд юм тий. Байд юм байлээ. Яс хүрх юм. Тэр бас айгүй зүгээр санагдсан. Тэгээд бас өөр нөгөө нэг
baby bio билүү. Тэрийн тэрт чинь бас яг нэг нухшнууд байгаад байдаг шүү дээ. Тийм. Сар нь арай том. Жимс Тэгээд ногоо-могооны нухшнууд тий. тийм тэднийг бас аваа авчвал бас зүгээр. Гэхдээ зарим нь болохоор нөгөө хадгалалтын горин мормын сайн харж авахгүй л нөгөө машинд ингээд 7 хоноод явна шүү дээ. Тэр чинь бас тэгэхээр ингээд жоохон эсээд дотроо эсээд ингээд хөвчт юм бэл. Тэгэхээр нөгөө нэг юм юутай нэг юм саарал дотортой халуун хүтний баригч жижиг цүнх үйдэн штэ. Тэр нь бол яг хүүхдийнхаа ойр зургийн идэх юмнуудаа хийчдэг. Тэгээд тэрийг ингээд нөгөө нэг машин дотроо авчдаг. Ачаа мачаар өгөхгүй. Тэгээд ойр зургийн юмнуудаа шууд гаргаад энтер гिचгэд. Бас айгу. Тийм. Амар санагдсан. Тийм. Нэр юу битэд бас нэрэн гэдэг байсан штэ. Одоо ингээд евро яг морин аяллаар ингээ хоолынх одоо бас нэг хөтөн байлгах шаардлагатай юмнууд байгаа шүү дээ. Тэрийгээ одоо кулер ч нэг амар юм овортой болохоор кулер морин дээр багтахгүй. Тэгмүүд одоо зүгээр энгийн юм хайрцагын дотор хөтөн байлгах юмнуудаа хийчээд юу хийдэг байхгүй. Яг өдрийн цагаар юу яа. Одоо хайрцагт хийчингүүтээ дөнгөж юунд юм байна. Машин дотор явхад хэрвээ кулергүй тохиолдолд. Гэхдээ кулертэй байсан ч гэсэн ингээд нэг юм жижигхэн юм усны савнууд эдэн штэ. Жижигхэн усны савнуудад ус хийгээд хөлдөөчдөг байхгүй. Тэгээд тэр амар одоо хэд нийл 1 4 5 тийм жижиг усны сав доторх усыг хөлдөөгд тэгээд тэднэрийгээ хийчээд хажуугаар нөгөө нэг хүүтэн байлгах шаардлагатай юмнуудаа хийчдэг байхгүй. Тэгэхээр ингээд тэр чинь нөгөө хайлсан ч гэсэн асгарч заваарахгүй. Ус нь нөгөө савн дотор бол ус нь хайлна. Тэгсэн ирнэ нэг тэр орчноо ингээд юм сэрүүхэн байлгаад идэг. Тэр хакийг айгуу сүрсэн шүү зүйлд. Тийм. Тэгэл тэндээ чиз, мис одоо юу гэдгийг тэр меню зайнууд тиймэрхүү юмнуудаа хийчдэг. Тийм. Гэхдээ нөгөө машинтай гэр бүлээр явж байгаа хүмүүс бол нэг хөөрхөн дундаа уран кулерт бол угаасаа зайлшгүй бас аялахад байх ёстой юмнуудын нэг гэж боддог. Тийм нарийн нандин юмнуудаа хийгээд хүүхдтэй аялж байгаа бол бас жоохон хүүхдийн юмнуудаа тэр дотроо хийчих юм бол машин доторх нөгөө температур ч бас амар хэлбэлцдэг штэ. Тэгэл нэг газар одоо жишээ нь өдрийн турш зогсож мохсоол байж хаад машин амар халдаг. Тэнгүүд нөгөө нэг гаднах температур, машин доторх температур ч шал өөр ингэж өсөгддөг юм байлаа шүү дээ. Айгу аюултай. Тэгээд тийм бас нөгөө нэг жимс центрээ бас айгу болгоомжтой авч явахгүй бол би тийм нэг юу сонсчихсан. Шивга идээд тарвас талын нөгөө нэг идчихээ талын зүгээр нөгөө гэлгар скотчор байгаад машинд аваа явцсан. Тэнгүүд тий тэр чин бүр ингээд хор болчдөг гэж байгаа байхгүй. Нэг юм амар сонин үнэр амтомд орчдөг ш тий шивганд. Тий тэгээд мдээгүй л идсэн юм уу да. Тэгээд бүр амар хордлохонд ороод хөдөөгийн имлэг мэмлэгт бүр гэрээрээ бүр ингээд баларсан гэсэн. Тэгэхээр бас тийм жимс мэмсээ жоохон бодолтой явахгүй л тий. Гэхдээ яг нэг ингээд хөөрэ юмнууд л амар идэм дүү. Тий. Тийм цөөхөн хоног ч юм уу одоо нэг 2 хоногийн дараа идэхэд 2 хоногийн дараа тэнд яг ингээд тухалцсан өглөөний цагаа иднэ унаа гэж бодох юм бол яг нэг юм замынхаа одоо ч тэгээд ингээд аймгийн төв болгон томхон сумын төв болгон чи ингээд гой дэлгүүрүүдтэй болцсон шүү дээ. Тэгээд гой тэндээс нэг юм гой оранж аваад тэнгүүтлээ өндөг аваад тэр гой нэг юм фреш юмнууд аваа тэгээ майхныхаа гадаа нэг юм хөдөө байгальтай юм хөдөө мөртлөө нэг юм гоё нэг юм өглөөний цай тий уучглаар бас нэг юм гоё амар их ажил бүтцсэн юм шиг санагдсан. Тансаглаж аваад тэгээд цаашаага нөгөө нэг лавшаа мавшаа идэл явна штэ. Тий. Тэгэх юм бол бас гоё. Тэгээ яг том нөгөө нэг аймгийн төмөвөөр дайрч байгаа бол өндөгчин гайгүй штэ. Яг бас тэр нөгөө нэг битүү юун дотор яачих юм бол хадгалаа хугацаанд бас уртар штэ. Өөр ил мэлэл байвал юу юм гэхээс. Одоо тэр хоолны би бол тэгэл За хоолны хувьд яасан гинэ? Би бас хоол ярих юм аа. Тэр чиний дараа яа. Түрүүн чи тэгсэж нөгөө хатаасан хоол гэдэг нөгөө хүүхдийн. Тэр одоо энд Америкт тийм юм бас нөгөө амар бид юм бэлээ нөгөө нэг кемпинг хийхэд зориулаад одоо яг нөгөө нэг юм яг зүгээр жинхэнэ хоолыг яг нөгөө агарын сороод ингээ хатаагаад ингээд уутлцсан нөгөө dehydrated food гэдэг чинь нөгөө
Агаар гүйжүүлсэн хоол гэд. Тэгэл тэрийгэ ус буцалгаал хутгаал идчихдэг. Тэгээ ер нь энэнгээр бас ганц 2 хоногоор ингэж хайкинг хийж явж байгаа хүмүүс, аялж байгаа хүмүүс айгүйх тийм хоол авч хэргэлт юм билий. Гэхдээ яг яалтчгүй тэгээд нэг өөрөөсөө хийсэн гоё хоолноос бол амтны илүү гарахгүй. Гэхдээ бас нэг амар ядарсан. Одоо бүр нэг юм нэг газар руу майхантай очиод тэгээд баахан хайкийг л ингээл амар ядарч мадарсан үед хоол хийн гэдэг чи өөр амар хэцүү шттэ. Тэнгүү тэгэл сайхан ус буцалгаал холиол идчихэд бол ганц 2 удаа айгу зүгээр санагдсан. Сайн нөгөө хүүхдийн тэр пижн чинь болохоор юм шингэн баггүй юу? Яг юм шөлтөг. Тэгээд ийм зориултын юмд нь хадгалсан. Одоо нөгөө хүүхдийн dehydrated food гэж бодоодсон шүү дээ хүүхдийн. Тэр болохоор нөгөө бага сартай хүүхд мөхтөөс яадаг болохоор 12 сар мартай. Тэгэл би заяад ингээл янз бүрийн юм. Тэгэл аль эсвэл нөгөө нэг замд явж байгаа л хүүхдтэй хоол хийнгээл тэгэл яхлаач удам. Тэгээд тэрнээс гадна бас нөгөө нэг махны олдц ч юм бас яг хөдөө олооныг явахд хэцүү шттэ нойтон мах чинь. Тэгээд тим юу айгу зүгээр байсан. Тэгээд бас нөгөө нэг юугаа ачаалахтаа хүнснийхаа юмнуудыг яг нөгөө нэг ачихтаа за өдөр нэг энийг гэс татаж аваад ингээд гэс юу хичэндээ ч юм уу орой эсвэл миний нөгөө үүрэг чинь юу ахгүй юу ах мах майхнаа засж гин тэр хооронд нь гэс нөгөө майхны наан нь би тийм газан пилетэг хоолныхоо нэг оройн хоолныхоо юмнуудыг яатсан байдаг болохоор тэр хэд майхнаа засж хооронд тусдаа өөрөө гэс газан дээрээ нэг цаймаа пормор хийлгэх мэлгэх. Тэгээд хоол болтол энэгээр жоохон аргалж байгаараа энэ төр гих мэх юмнуудаа наан нь авчдаг. Тэгэхгүй л нөгөө майхан бариад дуусаа тэрний дараанаас яг хоол ундны юмнууд гарч ирнэ гэдэг юм бол хүмүүс ч хангри болно шүү дээ. Бүр хүн болгон үнэн төрхөө гаргаад. Тийм. Тэгээд бас миний нэг юу болохоор ой санагддаг юм. Кофеныхаа юмнуудыг би ингээд айгу ойрхон машин дотроо бүр судлахаа тэнд авчдаг байхгүй. Тэгэл гэс кофегаа буцалгаад уун. Аль эсвэл ингээд гэрээрээ майхан зааханд буудлаад ч юм уу байж хаад угаасаа нөгөө нэг өглөө эрт сэрчээд идэг. Тэгээд буцаад унтах гад байж яхин оронд өглөө бүр эрт гэрийнхэн сэрхээс бүр өмнө майхныхаа амнуудыг яагаад ойрхон гол мол бараадаж буусан бол голын 2 их дээр очиод эсвэл нэг гоё өөртөө яг нэг юм гоё цаг гаргах нэг юм яг гоё хөдөө кампинг хийж байгаа me time юм шүү. Тий, тэгээ тэр мөрнийхаа жоохон холхон очиод өөртөө сайхан кофе чанаад кофегаа уугаад голын ирэг дээр байх юм бол сайхан голын чимээ сонсоод кофе мофегаа уугаад тэгээд яхахлаар нэх гоё тэр өдөрт нэг өөртөө цаг гаргацсан санагтаад гоё бидэг. Тэгэхгүй яг ингээл кофе чанаал гэрийнхэнтэйгээ яхахлаар л ингээл нэг олон хүнд кофе чанаал ингэн тэгэл бөөндөө ингээл кофе уугаад байсан надад тосоол нэг юм хийх болно ингэх болно тэгэх болно. Тийм. Тэгэхээр би өөр нь жоохон нэг тийм амиа бодсон. Гэхдээ хүмүүст төв болохгүй, хүмүүсийг хүлээлгэхгүй, саад болохгүй. Өөрийгөө тийм яах юмдаа жоохон гайгүй гэдэг байхгүй юу? Тэр бид нар заримдаа нөгөө нэг амар холын тийм аялалт амар балер юу авч явдаг гэж нөгөө нэг амар сахартай нөгөө нэг юм кофенууд энэ шүү дээ. Зүгээр нариулдаг. Тийм нариулдаг. Зүгээр тийм авчдаг байхгүй. Угсаа олон хүмүүнтэй аялалт чинь тийм гоё жинхэнэ кофе мофе чан гэж бүтгэжгүй. Тэгээд кофе чанагч манагч нь баг батгачгүй. Тэгээд нөгөө хүмүүс чинь яг хөдөө гараад нөгөө юм гачигтаад эхлэхээр тэр мөр чинь бүр од болт шүү дээ. Тэр чинь нөгөө хайр сахартай болохоор хүмүүс бүр нэг сахарын дутагдалд орсон. Хүмүүс бүр зүгээр аваад зовоочод аваад ирдэг те. Ходоод орн л ерөөсөө тархитчтэй шүү. Ходоод орн зүгээр хатгахчихдээ шүү. Тэгээд нөгөө нэг уус тэр чинь нэг юм нунтаг болохоор авч явж ухаж амар. Тэгэл сах ус буцалгаал яаруулчих тийм шүү дээ. Тийм. Тэгээд нэр сүүл нэг ингэсэн бас хоолтой холбоотой юм дээр ярихад манай нөхөр өвөл заяа ёо бүр нэг өвөл бүр кампинг хийж явж байгаа байхгүй юу? Бас нэг 2 Монгол найзтайгаа. Тэгээ хөлдөж өхөнгөө алдаад ирсэн ш тэр 3. Тэгээд уг нь пишн мишнтэй майхнаа авч яваад айгу дулаахан байна мэн гэсэн чи зүгээр хөлдөж өгөх гэжсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэрэнд явахдаа болохоор 4-5 хоног явлаа. Тэгэхдээ яг 4-5 хоног өдрийн хоолыг материалыг бүгднийг хэрчээд хооронд нь ингээ холиод нэг нөгөө нэг
дээр төгжигддэг зиплок гэдэг уут байдаг шүү дээ. Шууд тийм уутнуудад яг ингээд дөрвөн ширхэг. Яг 4 өдөр ойрон хол гэд бэлдээд тэр чигээр нь хөлтөөгөөд авцгаахгүй. Тэгэл буудлангуудаа шууд ус буцалгаал тэрийгэ бүгд ингээд холиол буцалгаал дийлэгдсэн. Тэр нь айгу зүгээр юм билээ бас. Тийм байна те. Өвөл уулны ялангуяа. Тийм. Тэгээ нөгөө хэрчиж мэрчнэ гэж зовоод байхгүй. Тийм байна те. Тийм. Өөр чи юу байдаг вүлээ? Хаагүй. Арьсаа яадгийн чи? Арьсаа яаж арчилдгийг? Юу н арчилдаг шүү. Би бүр үнэн ямар ч тийм нөгөө хак мак гэж ярина гэдсэн чинь тэгээ хаклаад жаахан байхгүй те. Ер нь бол яг юу яадیں۔ Яг хөдөө явахад би нэг юм зүгээр нүүр цэвэрлдэг нойтон салфетик байдаг штэ. Тийм юм айгу хэрэгэлтийн хөдөө. Одоо нэг удаагийн одоо сүүл би чи бас надад нэг өгчээс beauty secret-ээс авсан гэд. Ийм бөөрөнхий. Нэг удаагийн нөгөө будаг арилгагчтай тостой салфетик үү? Тийм. Тийм юмнууд хөдөө айгу зүгээр. Тийм оройдоо ингээл нүүр одоо шороо мороо байт юм уу хэрвээ ингээд тэ нүд мүдэ нэг жоохон контрч монторцсон бол тэр мэрийг арилгангаа ингээ хамаг сайхан шороогоо арчаад хүзүүгээ арчаад тэгээд угаах шаардлагагүй майхнаас гарах шаардлагагүй. Тэгээд өглөөдөө бол нүрээ угаачаад тэгэл нарны тосоо түрхийл. Тэгэл болчихсон шүү. Үнэ би бас нэг тэгдэггүй. Би бүр заримдаа угаадагчгүй шүдэл угаачдаг. Харин тий өглөө арьсаа угааж муугаад ингээд ахлаар тийм ер нь жоохон ингээд нөгөө нэг юм тосмос түрхээл ингээд тэгэл ах тусам илүү холцруутаал сайртаал харлаад байгаа юм шиг санагдаад тэгээд ер нь бол яг бүр ингээд нөгөө нэг юм бүр нэг хөдөө явдсан штэ тийм юм үед бол зүгээр хөдөө угаагаал нүүрэндээ ер нь бол нарны тосмос ч түрхэхгүй тэгэл яваад тэгээд борлоод тэгээ байжснаа явандаа өөрөө байгалийнхаа жамаар сайхан гайгуухан шиг цайраад тэгээд хотод ирээд ус мосонд ороод арьсааныг арчилчингууд харин айгу үрдүнтэй байгаа юм шиг санагдаад байна шүү дээ. Тэгээд нэрээ нэг инэн дээр бүр арьсчин үнэхээр түлэгдсэн заяо. Салхинд, наранд ингээд. Тийм үед хотод ирээд би яадаг вэ гэхлээр нэг помидор аваад нэг помидороо голоор нь хуваагаад тэгээд дээр нь ингээд маш бага хэмжээтэй ингээд элсэн чихэр ингээд жоохон цацаад тэгээд тэр нөгөө нэг одоо тэр помидороо арьсаа арчичдаг байхгүй. Помидор яадیں۔ Тэнгүүд амар хорсон заяо. Тэгээд помидор ингээд айгүй гоё тэнд чин тэр элсэн чихэртэй тэр юу чи ингээд холцруутаж сайртаж барьсан тэр нөгөө нэг илүү тэр арьс марсыг чи сайхан ингэж авч өгөөд тэгээд помидор ч өөрөө арьс түлжүүлдэг. Болохоор ингээд нэг өглөө одоо угаасаа л нэг аимшигтэй л хотод ирж байгаа штэ. Тэгэл ус мусанд орчоо помидороо тэгэж хүзүү мүзүү нуруу нүүр мүрээ тэгэж арчичаад тэгээд байжгаад нүрээ тэрийг хөнгөн усаар зайлаад тэгээд маск заска тавиад тус мосоо түрхээд тэгээд орой дахиад игчдэг байхгүй. Яг нэг юм уруул нэг юм арьсан ингээд юу яагаад нэг амгалтчихдээ штэ. Тэр мэр айгүй хурдан зүгээр болчдөг. Өстөн мэдмээр юм байна. Тийм тэр помидорны аргыг бас надад нэг хүн зааж өгч ирсэн ба. Тэр айгүй хүмүүс ч овогцол нүрэндээ тавьд тийм. Чи юу шууд помидор тавьчихд юм уу? Би шууд помидор тавьчихдаг. Зарим хүмүүс алой түрхт юм бэлээ. Нэр алой ч тавьшуулдаг гэж штэ бас. Тийм. Одоо тэгээд помидор тутсан байхад бас айгүй хурдан гайгүй борлцсон ч гэсэн ингээд нөө холцруутаж, сартаж, омголтож энэ төр гэсэн юмнууд нь гайгүй болцсон. Гайгүй нэг юм хөөрхөн бор. Хөөрхөн бороо болцсон санагдаад шүү дээ. Тийм байна. Тэр нөгөө нарны тос гэснээс нарны тос гэхдээ нөгөө хөдөө явж байхдаа төрхсөн бол заавал тэрийг нөгөө орой унтахаас өмнө арилгах хэрэгтэй гэдэг юм билээ шүү дээ. Тэгэхгүй бол ер нь бол нарны тосыг тийм гэсэн тосын цэвэрлэгчээр заавал арилга гэдэг юм бэл. Тийм нарны тос чинь нэг юм бидний нүдэнд харагдахгүй ч гэсэн ингээд нэг юм давхарга арьсан дээр үүсгэсэн. Тэгээд тэр нь ингээд яг хамгаалж байгаа ч гэсэн нөгөө огт арилгахгүй ингээд удаан хугацаанд арьсан дээр байгаад байвал айгу муу гэд заавал цэвэрлж явах хэрэгтэй гэдэг юм билээ. Тэгэхээр би нөгөө ойлгох нөгөө юугаараа нөгөө салфеткаар ингээд бас нөгөө шороо мороотойгоо юутай идэг нөгөө нарны тос ингээд арчихыг хичээдیں۔ Тэгээ яг үнэндээ тэгэл заримдаа бүр амар урт өдөр тохиолдол амар бороо шороо орол ингээл амар байхад тэгээ сайхан тэр чигэрэн штэ.
Тэгэл ер нь бол ихэвчлэн л тэгээ хүүхэд мөхтдээ бас ингээ явж яхад чи ер нь бол тэгэл тэр чигээр шүү дээ. Хүүхдийнхээ хойноос л явна гэхээс биш. Юу миний тэр нүүр мөр юу хамаагүй. Тийм өглөө босоод тэгэл нэг нөгөө кофе мофего уучаал тэгэл байж атал хүүхэд сэрэл өглөөнийхэн цай маяг нь яал тэгэл явах бол майхан заахнаа ягаал нэг мэдэхэд чинь тэгэл нүүр мөр юу ч болж байгаа мэдгүй өдрөлцсөн байт ш. Тэгэл цаас гэл. Тэгээ заримдаа нөгөө хүүхдийнхээ арьс марсанд бол нарны тус мусыг сайн түрхэн шүү дээ. Тэгээ заримдаа тэр мөрнээс нөөрөө ин тэндээ түрхүүлдэх гэлтгсгээл яа. Үлдэгдэл нэг түрхсэн болоо. Үлдэгдэл те мэрэгний ийдсэн гоё амттай юм өмнө үлдэгдэл тэр тэгэл хөдөө болчихдээ шүү дээ. Харин одоо тэгэл бас ингээл хүүхд мөхтэй багаас нь ингээ кампейн энтер хийлгүүл багасаа сурчвал бас амар юм шиг байгаа маа. Тэгэхгүй бол ялтчгүй ингээд яг кампейн энтер хийж сураагүй байж агаад ингээд хөдөөмөдөө явахарч бас чанга штэ. Ер нь бол кампейн чинь яг сураагүйд бол амар хэцүү байхгүй. Ялангуяа Монголд гараал ингээл 0 мол орохоос шийж бахаас гэсүүлэл зүгээр шүдээ угаах өглөө нүүр гараа угааж цэвэрлэх чинь амар хэцүү байхгүй тий. Тэгээ зүгээр бүр багаас нь хүүхдүүдэд тэгээд тим юмд ингээд амар түүртэхгүй ингээл хийдэг болохчул зүгээр юм шиг шүү дээ. Одоо энэ тэгээд нэрээ замд sorry зэрэгц чи яар замд нөгөө нэг дотор нь мухаарад идэг штэ хүүхдүүдийн. Тий. Тэрэн дээр нөгөө нэг энэ хүйс вэ штэ. Гинцний энэ хүйсний нүх тэрийг ингээд дараад нөгөө шархны ланд наач. Харин тийм тэгээд идэг тэр тэгээд үнэн үйлчлэлт юм уу? Тэрийг тэгээд ер нь айгүй олон хүмүүс тэгдэг. Дотор нь бүр нэг ширхэг хоргол хийгээд наачдаг. Тийм. Тэр яг бодит юм уус л зүгээр нөгөө бодит байхаа мэрэгэн бол замд машинд зүгээр явдیں۔ Зүгээр явчдیں۔ А тэнгүүд манай нөгөө хамаатны зарим хүүхдүүд болохоор нөгөө машин суугаад жоох явахлаар бөөлж өдөдөг. Тэнгүүд нь яг тэр шархны ланд наачхлаар тэг зүгээр өдөг. Сони тий. Би бол яг тийм кейс бол харж исэн. Мэрэгэн дээр бол ядгүй мэрэгэн нөгөө машинд зүгээр явдیں۔ Унтаж мунтаад тэгээд шал тоохгүй явчихдаг болохоор мэрэгэн дээр бол тэгэж нэх нааж байгаагүй. Яг нөө мэрэгнийг бөөлцсөн чинь тэрийг наадсан чинь зүгээр болцсон гэсэн юм байхгүй. Гэтэ яг хамт явж исэн хамаатан садны үеэл мүеэл хүүхдүүд энэ төр бол тэгээ зүгээр болчихдээ шүү дээ. Сони тий. Харин би бас зөндөө сонсч л байсан. Тэгтээ бас ашиглаж үзээгүй мэнэ. Тийм. Энэ нөгөө хүүхдүүдтэйгээ аялна энэ төр гээд тэрэн дээр нөгөө одоо нөгөө бид хэд энд Америкт нэг шинэ газар л нүгэд ирсэн. Энэ нөгөө айгүй их юм Wyoming гэд мууж. Тэгэнгүүт энэ одоо Америкээр одоо хөдөөх юм одоо яг юу гэж тайлбарлах мэдэхгүй байна. Одоо яг амар тийм том хот мот байхгүй. Тэгтээ дандаа юм жижигхэн юм таун гэдэг одоо монголоор бол аймгийн төв юм уу, сумын төв юм уу. Тэгтээ яг харьцуулахад айгүй өөр болохоор жоохон сонирхолтой л та. Тэгээ гол нь энэ хавар нөгөө амар нөгөө байгалийн үзэсгэлэнтэй газрууд айгүй их байдаг. Тэгээ нөгөө national park-ууд гэдэг одоо тусгай хамгаалалттай газар гэсэн үг шүү дээ. Одоо бүр нөгөө үзэсгэлэнтэй байгалийн цогцлбор газрууд айгүй их байдаг. Тэнгүүд одоо яг 100 ялангуяа манай энэ нүгээр бүр амар их жуулчд ирдэг. Тэнгүүд ингээл нөгөө жоохон хүүхдтэй бүр нялхаас өсвөлээл өстой 9 бусын хүмүүс аялж байгаа байхгүй. Тэгээ ер нь дийлэнх нь ялангуяа юм паркуудаар юм кемпинг хийж явж байгаа. Тэгэнгүүт нөгөө нэг хараал за ер нь ингээл хүүхдээ бүр багаас нь ингээл явуулж сурах хэрэгтэй мэн л гэж амар ойлгодог шүү дээ. Тэгэл нөгөө майхантайгаа яваал эсвэл нөгөө нэг амар том нөгөө чиргүүл одоо яг кемпер гэдэг байгаа шүү дээ. Кемпер трейлер гэдэг. Одоо Монголд бас нэлээд харагдаад идэг болсон байл шүү дээ. Хүмүүс нөгөө нэг тэгсэн энд бас нэлээд яадаг болсон. Том машиныхаа араас чирээд тэгээ тэр дотор нь одоо нөгөө жинхэнэ нөгөө 0 молноос нөхсүүлээл орон ингээд зүгээр зөөврийн гэрэл гэсэн үг баг. Тэгээ бүр улам тэндээ амьдраад явцдаг тий. Тухтай тэгэл явцдаг хүмүүс мангар болцсон бэлээ. Тий. Энд нөгөө зам сайжраад тийм юу яагаад ах шиг байна л та. Тэгвэл бас тэр чин зам гол нь шүү дээ тий. Замдаа засмал зам. Тэгэл хөлөө хэцүү замаар тийм том юм чирнэ гэхээр Монголд бол бас жоохон практикл биш л болчиход байгаа юм л та. Гэхдээ
яг зүгээр ойр зуур явж байгаа хүмүүсээ үлс тийм юм сонирхолгүй л хтэй. Гэхдээ амар үнэтэй л идэм шиг үлээл тийм Монголд ялангуяа амарлаг шин гоё пронууд нь л орж ирж байгаа. Тийм үү? Тийм. Урд жил би нэлээд хэдийг харсан. Энэ жил бас тийм юуны түрээс байлээ. Тэгээд тэр камперуудад зориулсан тусдаа юм нөгөө нэг юм. Тийм үү? Одоо зогсоол гэх юм уу? Тийм. Тийм юу бас гаргацсан байл. Төв. Монголд бас хаана нэлээд нэг юм албан ёсны дистрибьютор гэх тийм том трейлерүүд зарж исэн газрууд нэр харагдаадсэн шүү. Тэр бас гоё баха. Playtime дээр л бодоход нөгөө нэг майханд халууцсан гих зовлонгүй. Харин зүгээр гэртээ гам шиг тий. Тийм. Өдөр мөдөр гоё нойр мойр авахад бас гоё баха. Одоо бид гурвын ойрын нөгөө нэг том зориг трейлер авах. Одоо бид гурав мөнгөө цуглуулж байгаа трейлер авах гэж байгаа. Мөнгөө цуглуулж байгаа. Иргэжил очиход авцсан байгаарай. Тэгнэ. Та хоёрт нэг ор бэлтчихэд тийч. Тэгээд нөгөө нэг одоо юуны тулд юм гой газар амьдарч байгаа үлээгээд аль болох нөгөө ийш тийш ингээл аялын маялыг ингээл бодох юм. Тэгээ одоо нөгөө жоох хөвгтэйгээ болохоор тэгж майхнаар хоёулах нь явж байгаа юм шиг явдаг цаг өнгөрцөн байна. Тэгэхээр жоохон тийм тухтай юм яаргай бодъё л гэж бодож байна. Тэгээд гол Монгол цоглуулах хэрэгтэй. Гэхдээ яг энд нөгөө нэг сайхан нөгөө энд чинь тим юмны олдц амар их болохоор хуучин хэрглэж исэн нас ихсүүлэл хямдхнаас ихсүүлэл амар үнэтэй хүртэл зүгээр 9 жороор байгаа байхгүй. Тэгэл харж байгаа нэг гайгүй өөрсдийнхөө боломжинд харуулаад нэг тийм гоё юм авъя гэж бодод энэ бид гурав. Тэгэл засаж янзлаа л тий. Өөрсдийнхөө хороо тогтжуулаад. Тэг яг гол нь тийм юмтай явахд нөгөө том машинтай л ах хэрэгтэй мэлээ л нөгөө үгс даацтай том машинаар л чирэхгүй бол. Тийм тий тэргээл чирэх юм чинь. Тий. Тэгээ энд бас амар хүмүүс нөгөө юуг хүүхдийн автобуснуудыг том автобуснуудыг тийм кампер болгоод хувирчихд юм билээ. Тэгэхээр заавал нөгөө машинаас чирэхгүй зүгээр өөртөө унаал явчин тэгээ хойдлын тэр том автобусны суудлнуудын бүгднийг ингээд авч хаяад тэгээ тэрийг өөртөө ингээ баг өрөө шиг болгоод тогтчуулаад ингээд орм тэр болгоод галтгон хэсэг болгоод тогтчулчт юм л. Миний бас нэг мөрөөдөл чинь тийм штэ. Жижиг оврын нөгөө нэг юу байдаг штэ. Нөгөө нэг одоо фургон микро автобус байдаг штэ. Тэр шиг тийм. Тэр чинь хараа том яг л нэг микро маягийн нэг тийм нэг Альфарт ч үлээ. Би одоо машин тэрэгний нэр мэдэхгүй. Ямар ч тач нэг тиймэр нэг микро шиг тий. Хойно нь олон хүн суучдаг. Тийм нэг сайхан хуучин гэхдээ нэг гайгүйхан шиг тийм юу аваад артлын өөрөө тэгж хандлаад тэгээ хүүтэйгээ хамт явах тийм мөрөөдөлтэй. Гэхдээ одоо скутер ч унж чадахгүй байгаа. Тийм хүн байна. Жолоогоо бас төгсөөгөл байдаг байгаа. Жолоогоо. Энэ жилдээ би жолоогоо төгснө гэж амлаж байна. Би тяг байнгын дарамтлаас та тий. Жолоо яасан бэ? Үнэмлэх яасан бэ? Би энд жолоогооч төгсөөг байхад ариун зуултанд Америкийнхаа жолоо төгсөөд юугаа бичиг баримт авцсан ч бичих шиг арай. Энэ зүгээр амьдралын ихээр хэлж гин үү? Жолоо барихгүй бол энд зүгээр хүн биш. Надад амьдралын эрх өчигдөр бол ер нь жоохон тохиолдлоо л доо. Тэгснэ гинт жолоогоо эргэж санаж байна. Ажил дээр өчигдөр жоохон нөгөө нэг ажлаас жоохон нөгөө нэг яралтай нөгөө нэг жоохон ядарсан өглөө тенсээ тоолцсон. Тэгээд орой дахиад алхна гэхлээр надаа жоохон ядаргаатай санагдахлаар нь яг ажлын ойрхон тэр скутер байж гин. Экобайк гэсэн. Экобайк биш тэр тап анчлуу байж. Тэгэхээр үгүй ер нь энийг нэг унаад явчих юм бол би гэрлүүгээ хурдан харьчих юм биш үү гэж бодоод. Тэгээд би уг нь бол яг нөгөө хотхон дундуураа нэвт гарах юм бол би ажлынхаа нөгөө талын яг зам руу би 5 минутанд л гарчна. Алхаад. Тэгээд тэр нөгөө нэг юугээ унаад ингээд хотхны замаар ингээд тойроод явууны замаар би машин замаар явж чадахгүй ш тэрнтэй анхудаа шах унжаа амчаа машин замаас айгаад тэгээс нөгөө нэг толгойн хамгаалалт хамаагүй тийм машин зам дээр унчлахгүй хаа тий тэгээд явууны зам чинь тийм юмтай явхад ямар хэцүү юм бэ байж байгаа л доошо буух юм байж байгаа л дээшээ болох юм тэгээд баахан нөгөө нэг дугуй
битүү нөгөө бидний гантик боржуур байж ахын. Тэгэл баахан нөгөө нэг хүүхдийн тэрэг мэрэг юу муунуудаа ингээд хүмүүс бас зам дээр тавьсан байт юм бэ. Дэлгүүр өнтер орох гот ч юм уу дугуй муугаа. Тэгээ тэрийн тойрохын тэгээ машинууд чи ингээд бас хит ингээд явгууныхаа зам руу ингээд ороод ирцэн. Тэгээд би одоо тэрийг унж явж байгаа хүний машин мөр өччих юм бол бөөн өрөнд орно үсттэй. Тэгэж бодоод ингээл аль чадхаараа ингээл тойрол тэдний чи ингээл тойрол явж байгаад бүр ингээл сүүл рүүгээ хамаг биений хөлс гарлаа. Нуруу муруу өвдлөө. Тэгээд бүр ингээ хамаг бие чангалтсан. Тэгээд уурч хөрөг шиг. Тэгээд би нэг 5 минут одоо буршуухан жолоогоо төгсөе гэж бодсон юм өчигдөр. Үгүй энийг чадахгүй юм чин жолоо молоонд худлаа юм шүү гэж бодсон эсрэгээрээ. Зам дээр чин тэгээ урд чин зөндөө бартаа байхгүй гайгүй штэ. Тэгээд юу ягаад нэг өөрийгөө жоохон тэнэгээр мэдрээд заяа. Тэгээд нэг угаасаа яг тэнд бас нэг зам мам засаад ингээд нэг дулааны юу засаад ингээд бүгэн хоолой моолой гаргаад тавьсан. Тэгээд тэргээр угаасаа тэргээр явна гэж байхгүй. Би яг л 5 минутанд алхаад гарч ирдэг хэсэгтээ очоод тэр нэг юугаа скутерээ парклаад мөнгө төгрөгөө төлөх гээд ингээд харсан чи би 25 минут явсан байгаа байхгүй 5 минутын газрыг. 5 минут машинаар авах газар гэж юу? Алхах газрыг хөлөөрөө алхах газраа. Оо май чи. Яг ингээд сайхан алхах авчихсан юм дөө тий. Тий. Харин яг тэгэж бодсон. Юу н жолоон болоо зүгээр алхаа явж гэж бодсон. Тэр чинь яг нэг хотхон дундуура шатаар дээшээ доошоо мошоо яваад ингээд нефт нэг хотхны дотоороо ингээд тоглоомын талбай хажуу мажуугаар гараад ингээд нефт би тэр хотхныхоо манай салончин хотхныхоо ертөнцийн зүгээр хамгийн урдаа штэ. Тэнгүүд нефт би хойдолтон гараад ирэхэд ер нь бол нэг 5-7 минут алхдаг байхгүй. Тэнгүүд тэр хотхон дундуура биш нөгөө гадуур нь ингээд явгууны замаар тойрч тэр скутертэйгээ явлаа л та. Гэсэн чи 25 минут явсан байдгийн. Тэгээ өөрийгөө амар тэнэгээр мэдрээд яа гэж бодсон. Гэхдээ за гэж бодсон. Жохон уур хүрсэн гэхгүй. За. Бид яг жолоо барих чинь нэрээ яг нэг амьдралын эрх гэдэг шиг. Улаанбаатарт бол яг хуу тэгэл нэрээ сайхан алхаал дулаахан үед те. Эсвэл автобустаал эсвэл таксидаал энэ төр тий айгүйх боломж юм шүү дээ. Тэгмүүд би нөгөө яг Америкт бас нөгөө сурах гад баг 5 жилийн өмнө жилүү 5-6 жилийн өмнө лөө ирж яхад бас би яг нэг 2 юмыг би сурж авахгүй яавдаа гэж амар толгоогоо гарч ингэж яажсэн толгоогоо яажсэн гэдэг лээ толгоогоо шаажсэн ч гэсэн энэ хэсэгт нөгөө нэг бип гэдэг нөгөө нэг тийм юм оруулчих уу. Яг зүг бодож ирсэн 2 юм юу байхгүй. Нэг нь машин барьж сурах эртхэн сурж авахгүй явда. Хоёр дахь нь усан сэлж авахгүй явда гэж амар бодож ирсэн. Тэгэл би шууд Монгол руу буцаж ирсэн үедээ би одоо яаж хийж байгаа. Би заавал машина барьж сурна. Би ч нөгөө нэг үнэмлэхтэй ирнэ машин барьж уус нөгөө машин шин байхгүйсэн болохоор тэгээ машин барих шаардлага ч байхгүйсэн юм чинь. Тэгээд хүчээр сурсан шүү дээ. Тэгээд усан сэлэлтийг ч гэсэн яг нэг тэгж ийм аргагүй байдалд орж иж сурсан шүү дээ. Миний амьдралын аргагүй байдал арай яг сайн тохиолдохгүй ах шиг байна ч гэсэн заавал чамайг сурах шахах үс аргагүй байдал бол болоогүй байна. Тийм тэгээ өвчөдөр яг нэг тийм скутерний аргагүй байдалд оронгуутлаа бүр нөгөө тал руу бодож байгаа байхгүй. Лээ. Энэ угаасаа миний юм биш юм байна. Тэгэж байж байгаа. Халбуу гэж юу. Тийм. Би зүгээр насаараа машин барьдгүй хүн байж бас болтгүй юм уу? Гэж болно шүү дээ. Ер нь бол. Уг нь тийм одоо мэрэгэн дандаа том хотод амьдрах хэрэгтэй гэсэн. Том хотод. Хөдөө гараад морь унаж би чадчих шүү дээ. Морь унаад хүнсний дэлгүүрлөө. Тийм. Сайхан тавкад. Нэрээ бас аялал ярьж байгаагийнх хүмүүс минь юу яагаач ээ. Кампалж буусан газрынхаа гал малыг сайн унтраагач ээ. Тэгээд энэ тэнд нөгөө нэг уусан арх пивнийхаа шилнүүдийг битгий үлдээгээч. Тэр шил чинь нөгөө нэг халуун өдөр нар тэр шил рүү чин ойлт өгөөд гал гардаг шүү дээ. Бид нэр чин жоохон бахта нөгөө томруулдаг шилээр гал гаргаж тоглодог гэсэн нь.
Үгүй тэгтээ сонсч шилмэл ингэж наранд. Тийм би бол маш их тэгж тоглолдог байсан хүн баггүй юу. Зүгээр хагархаа шилний өөдс олоод яг нөгөө грацийг олоод ингээд наранд яачихлаар тэр чин нарны тэр гэрлийг шууд тийм яг ийм лазер шиг ингэж яагаа тэг шууд галасдаг. Тэгээд одоо энэ ой хээрийн төмөр манай сэлэнг бүр ингээд шатцсан заяо. Сэлэнг аймаг маань. Би саяхан өөдөө уцарсан чинь тэгсэн шүү дээ. Энд бүрстэ төмөр мөн. Яж байгаа чи амар халж байгаа юм байл шүү дээ. Ер нь бүх нутгаар тий. Тийм. Тэгээд ингээд амар хуур ажилттай байна. Тэнгүүд хүмүүс ингээд тамхиныхаа ишийг унтраахгүй хайж гин. Тэгээд кампусын газрынхаа галыг ингээд унтраахгүй явж гин. Тэгээд тэрнээс гадна тэр архипевны шилмэлийн ой хуурай юун дээр чинь шууд юм юу болоод байгаа байхгүй юу? Гал асдаг байхгүй юу? Тэр мэрийг ингээд хажуу хавиргахаа юунд явж байгаа хүмүүстэй сайн хэлмээр байна. Манай сэлэнгчүүд ямар үзэсгэлэнтэй газар үлээ тий. Амар үзэсгэлэнтэй манай тий. Тужийн нарс маань байхгүй. Тужийн нарс гэдэг чинь ингээд манай хүчил төрөгчний ингээд их ундраг байгаад байгаа шүү дээ бас. Тэгээ байхгүй шатцсан. Тэгээ энэ тэнд маш их төмөр гарч байна. Харин тий одоо ингээд энэ бүр амар юу одоо манай Монголын нэг амар гоё юм нэм байгаад байгаа байхгүй юу. Одоо бид нар хүссэн үедээ хүссэн газар руу очиод зүгээр сайхан майхна бариад хонох эрхчлөлттэй улсад амьдраад байгаа байхгүй тий. Тэгэнгүүт одоо энэ барууны орнууд чинь тэгж дураараа хүссэн газараа кемплж болохгүй шүү дээ. Заавал кемплах зориултын газар л кемплах хэрэгтэй. Тэгэнгүүт төлбөр мөнгөний төлөөд. Тийм, төлбөртэй. Тэгээд өвөө биш шүү дээ. Тийм. Яг бүр юм нөгөө National Forest энэ төр гэдэг яг нэг юм тодорхой газрууд байдаг. Гэхдээ тэр бол бүр ингээд амар хол явж ийж очдог. Тэгмэд одоо ингээд дураараа бид нар ингээд сайхан голын ирэг дээр ингээд кемплж чинь тий. Энэ чинь зүгээр тансаглал واخгүй. Амар эрх чөлөөтэй. Манай Монгол бол ингээд нөгөө юу ягаагүй. Одоо бүх юм нөгөө хувийн болоогүй, хувьчлагдаагүй газар нь ингээд олон нийтийн өмч байгаад байгаа байхгүй Монголд. За одоо Америктэй харьцууллаа гэж бодоход яг олон нийтийн газар гэж ингээд мэрсэр байгаа. Гэхдээ ер нь юу яд юм бэлээ. Би яг амар нарийн ширийн юугийн онлын онл гинэ амар ерөнхий өөрийнхөө ойлголтоор нөгөө хальт тайлбарлахад юу байгаа байхгүй юу. Одоо энэ за ингээд ер нь амар дийлэнх юм төвчлөгдсөн. За тэгээд ингээд гудамд явж байхад хүртэл нөгөө нэг хүний эзэмшлийн газар руу алхаж ороход нөгөө хүн одоо жинкэмнэрээ муухагаар хэлэхэд бууга гаргаа бутдаг. Одоо нэг тийм асуудлууд байгаад байна шүү дээ Америкт. Тэгж тэгэх үеч баг хэмжээний юм хөвчлөлт гэдэг юм амар юм дээдсэгтэй хүрсэн. Энэ за Америкт болохоор ингээд идэв. Одоо юм олон нийтийн паркууд буюу state park одоо мужийн парк эсвэл national park гэдэг одоо үндэсний парк. Гэт одоо яг юм паркууд нэм левелтэй. Одоо ингээм хамгийн үсгэлэнтэй одоо хамгийн зэрлэг амтан байгаль одоо ховорцсон болон одоо хамгийн гоё сайхан тансаг гэсэн амтан байгаль байгаа газар нь ингээд national park болчт юм билээ. Тэгмүүд одоо Yellowstone одоо бид хэдийн байгаа газар болохоор Yellowstone National Park, Grand Tetons National Park гэдэг national паркуудтай ойрхон. За тэгмүүд State Park гэдгүүд нь болохоор одоо зөвхөн тэр тухайн мужийнхаа парк гэсэн үг. Тэгмүүд одоо яг тэр ямар одоо левел статустай байхаасаа хамаарат яг тэр парк дотор юу хийж болохгүй вэ гэдэг дүрм журм нь өөр юм бэл. Тэгэнгүүт одоо ийм том паркуудад юу яаж болохгүй. Мэдээж ан хийж болохгүй. Одоо яг тэр яг байгаль болон ан амьтанд бүр тархалагдсан байдаг. Одоо манай монголоор бол тархан цаазд газар гэдэг нь шүү дээ. Тэгэнгүүт одоо National Forest гэдээ бас байгаа. Тэгэнгүүт ингээд дандаа юм том ойн цогцлбор газрууд. Тэгэнгүүт ойн цогцлбор газар энтерт бол бас зарим газар нь ингэж хүмүүс отголж болд юм лээ. Тэм зөрүүлтийн газрууд байдаг. Гэхдээ ер нь дийлэн хүмүүсийн явж дандаа кемплдэг газрууд нь паркууд, state park юм уу, national паркууд. Тэгээд угаасаа тийм том паркууд чинь тэнд амар олон хүн ажиллаж байгаа.
одоо тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч нар гэж байгаа, биологчд гэж байгаа тий. Тэгэнгүүт одоо яг тэр паркийг чинь үйл ажиллагааг явуулах гэж бас асар их зардал гарч байгаа. Тэгэнгүүт одоо тэр очиж байгаа хүмүүс одоо такс төлөөд орж байгаа. Тэгэнгүүт тэр орлогоосоо одоо тэр паркийнхаа үйл ажиллагааг дэмждэг. Тэгээд тэр паркийн үйл ажиллагаанд бас одоо нөгөө улсаас нь төсөв мөнгө гэж төсвөлөгдөж идэг амар том систем байгаа байхгүй. Тэнгүүд манай Монголд ч гэсэн тэр систем байгаа. Тэрийг одоо хүмүүс амар бага мэддэг. Би нөгөө нэг яг өмнө ийм байгууллагад ажилладаг гэсэн болохоор нөгөө амар энд passion яриад байна л та. Одоо манай Монголд болохоор хамгийн сайн хүмүүсийн мэддэг бол одоо жишээлбэл хөвсгөл нуурын тусгай хамгаалалттай газар байгаа байхгүй. Хүмүүс хөвсгөл явлаа гэдэг тэр чинь зөвхөн нуур биш, тэр нуурыг тойрсон газар нутгийг тусгай хамгаалтанд манай Монгол улс оролцсон байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо Монгол улс юу яд юм бэлээ? Нийт нутгийн газар нутгийнхаа бараг 30% хүртэлх 30%-аас арай багч үлээ газрыг ингээд бүр тусгай хамгаалтанд оруулсан. Энэ амар том амжилт гэж байгаа байхгүй. Бусад улстай харьцуулахад. Гэхдээ яг хөө мэдээж яг тэрнийхээ хууль дүрм юм мөрдөгдөөд хангамж нь байна уу гэдэг нь амар том асуудал байдаг. Тэгэнгүүт одоо бид нар тэрэлж чинь тусгай хамгаалалттай газар. За тэгээд өөр юу вэ? Одоо нөгөө бидний мэдэх одоо ингээд хүмүүс гэр бүлээрээ ингэж явдаг энэ гой газрууд чинь бүгдээрээ ингээ хамгаалтанд орсон байгаа байхгүй юу? Төрийн хамгаалтанд орсон гэсэн үг. Тийм. Тэгэнгүүт одоо бид нар орохдоо ингээд мөнгө төлдөг штеп. Тэгэнгүүт хүмүүс тэргээ төлөхгүйгээ хэрүүлээд иддэг заяа. Тэгээд тэгэнгүүт тэр чинь яг үнэндээ сүүлд хуулийн тусгай хамгаалалттай газрын хууль өөрчлөгдөд төлбөр мөнгө нь арай өөрчлөгдсөн юм бэл. Өмнө бүр 300 төгрөг төлж ордог гэсэн гэдэг одоо. Монгол одоо чинь тэрэлж рүү нэг арай жоохон үнэтэй болцсон ш тий. Тий. Монгол улсын иргэд 300 төгрөг, гадаад хүмүүс 3000 төгрөг төлж ордог гэсэн заяа дээр үед. Тэгээд сүүлд хуулийн өөрчлөгдөд нөгөө машинаараа мөнгө төлдөг ч юм уу эсвэл арай өөр систем рүү шилжиж байгаа юм билээ. Тэгэнгүүт хүмүүс би одоо Монгол улсын иргэн бийж Монгол улсынхаа газар нутагт явж би яахаараа мөнгө төлөх хэвтэй юунд мөнгө төлөөд байгаа гэдэг заяа. Тэгмүүд яг үндэ тэр чинь тэр газрыг яг тусгай хамгаалалттай гэдэг тэр нөхцөл байдалд нь оруулах гэж асар их хүмүүс ажиллаж байгаа байхгүй. Тэгээд тэнд чинь тэр зэрлэг ан амтныг судалж байгаа биологчд те маш олон хүмүүсийн цалин пүнлүү. Одоо тэгээд тэр тусгай хамгаалалттай газар очих чинь энэ тэнд чинь янз бүрийн 0 байна те. Тэр 0-ыг чинь хүртэл хүн цэвэрлж байгаа. Тэр 0-ыг чинь хүмүүс одоо эвдэрсэн тохиолдол янзлж байгаа те. Тэр бүх мөнгө ч уг нь тийш явах хэвээр. Тэгмээд яг манай Монгол улсын систем нь өөр юм байл те. Тэр нь болохоор тэр хураагдж байгаа мөнгө нь юм бүр бүр дээшээгээ үндсэн том төсөв рүү явчихдаг. Тэнгүүд одоо энэ Америкт болохоор одоо тусгай хамгаалалттай газраас олж байгаа мөнгө ан агнуураас олж байгаа мөнгө зөвхөн яг тэр ан агнуур нь үед юм уу эсвэл тэр тусгай хамгаалалттай газрын хамгаалалтанд зарцуулагддаг юм бэл. Тэгэхээр одоо тэрэлж рүү явахдаа мөнгө төлөөд орж байгаа тэр мөнгө тэрэлжтэй л зарцуулдаг гэсэн үг байна шүү дээ. Ааха. Тийм. Яг хөө мэдээж манай Монголын хувьд бол хэцүү одоо тэрийг хангах хэмжээний их мөнгө нэгдүгээрт олж чадахгүй. Мэдээж ингээд улсын хөрөнгө мөнгөний байдал нь асар өөр. Гэхдээ яг Америкт одоо тийм байдгийн нэг амар давуу тал нь хүмүүс ингээд тэрийгэ бүр юм бахархал болгоцсон. Тусгай хамгаалалттай газар орохдоо хинч одоо зөрчилдөхгүй. Тэгээд амар үнэтэй штэ. Энд ойлгоцсон байгаа байхгүй. Манайд юусоо одоо жишээ нь энийг мэдхгүй хүн зөндөө байгаа. Ойлголтыг нь юусоо ингээд нэг өгөөгүй. Яагаад ингэж байгаа вэ? Таны өгж байгаа энэ 10,000 төгрөг юунд хэрэгжүүлэх вэ гэж байгаа. Ерөөсөө мэдэхгүй болохоор хүн чинь тэгээд яагаад надаас мөнгө аваад байгаа гэд тэгээд агаал байх л та тий. Тэгэл тэрийг бас өөрчлөхгүй хүмүүс нэг мэдээлэл түгэх гэл бас тэр яамаа энэ төр хичээгээл байгаа юм шиг байлээ. Тэгээд байгаль хамгаалагч нар гэж асар олон амар чухал ажил хийдэг хүмүүс манай Монголд бас аяг их байдгийн шүү. Хүмүүс бас нөгөө аялаад явж хахад ялангуяа тэрэлж мэрэлж ч юм аягүйч уулчт дотоодын жуулчт очдог газрууд хүмүүс яг ялангуяа байгаль хамгаалагч нар аягүйх очиж шаардлага тавьд юм бэл. Тэгэхээр тэр хүмүүсийг бас аягүй сайн хүндлээд шаардлага нь биелүүлээд бас явж явах хэрэгтэй юм билэ гэж энэ ташрам дурдъя. Гинт нөгөө нэг амар нөгөө нэг хуучин ажил мэжлийн хамбог нөгөө нэг юм онгод ороод бахан тийм ярьчлаа. Наан чи хэдийг төлөх үү? Энд сүүлд хэд толцсон байлаа. За Монгол мөнгөөр л баг нэг
100 200 мянган төгрөг төлөх шүү. Айгуу үнэтэй. Тэгээд тэр чинь зөвхөн entrance fee гэдээ орох мөнгө байгаа байхгүй. Тэгээд тэр нь яг 7 хоног моногийн хүчинтэй. Тэгээд нэг орчоо тэгээд тэндээ ингээд үзээд тэндээ байрлаад ингээд байж болно. Тэгээд байрлахтаа тусдаа campground нь тусдаа үнэтэй. $20 $30. Тэгээ бүр амар их хүн ордог, амар popular team газруудад бүр үнэтэй бол явчихдаг. Тийм тэгээд юун дээр яг зарим campground бол бүр жижигхэн state park mark ч юм уу бүр нэг амар тийм онц биш газруудад бас яг үнэгүй байрлах газрууд байдаг юм бэл. Тэгэхээр одоо бид нар манад тэгэхэд ч ерөөсөө тэгээд байгаа юм байхгүй. Майхантайгаа гарлаа, голын ирэг дээр очлоо, майхнаа байрлаа. Тэгээд хүмүүс бас ингээд хог амар хайдаг. Тэр ингээд зүгээр ингээд яагаад тэгдэг нь ойлгохгүй байдаг байхгүй би. Ингээд 3 уут мууд хог ингээд амын боогоод үлдээсэн байдаг заяа. Яг юм машин авна гэж боддог юм уу? Тийм. Тэр чинь юунд уутанд хийгээ бууж тавьсан бүр их юм. Харин бүр ингээд уутанд хийгээд боосон бол тавьчихдаг нь бүр сонио. Харин тийм дээ зүгээр машиныхаа ард хийгээ авчихулдаг шүү дээ. Тийм. Тэр чин машинда багтаад тэр газар очсон бол багтаад буцаж болно л гэсэн үг шүү дээ. Тэгээ бас манайхны нэг юм амар сонин аяллаа нэг юм соёл байна. 1000 км газар руу өдөржин шүнжин тавхиж очоод шүнжэнгөө арх хууж байгаа. Тэгэл буцаал 1000 км давхаал хот руу ордог. Үгүй зүгээр үнэхээр уух юм бол Улаанбаатар тал уугаач дээ. Хот дотроо зүгээр нэг буудал аваад уу. Тийм гэртээ умаарг байгаа юм бол. Тийм гэртээ умаарг байгаа бол одоо аяллаа мэдрэмж авах гээд байгаа бол тгээ. Тэгээд бага насны хүүхдүүдтэй явж яж голын хажууд юм ухаана баларттал архитар сууха болооч ээ. Одоо ингээл 100 тэдэн хүүхэд энтлээ тэдэн хүүхэд живлээл гин заяа. Тэгээд ийм нэг сонин ингээд арх марх уучаад ийм гол руу орж морж орилноо. Амар яг нэг дотоод Чингис хаан гарч ирээдээ эгөөц. Тийм ихэм Чингис та сэлж чадахгүй. Тэгээд хин одоо хиндэ голын гүнлүү очиж орилохоо үздэг юм яад юм тэгж байгаа живнэ. Айгуу сонио. Гэхдээ хүүхдтэй явж яж бас ингээд тэгэддэг хүмүүс жоохон амараа. Тийм. Тэр хүүхдийг асран хамгаалагч гээд 16 нас хүртэл нь 18 нас хүртэл нь хуулийн дагуу асран хамгаална гээд үүрэг хариуцлага хүлээсэн байгаа. Тэр үүргээ ухамсарлаад тэр нэг жоохон амттыг айгуу сонио. Тэг хүүхдээ хаана явж байгааг мэдэхгүй аав ээж нь тэнд тасарцсан согтцсон гээд. Тэг хүүхд ч нөгөө нэг гол моллыг хэр гүнзгий гүйхнийг мэдэхгүй тэр доор байгаа чулуу ойрхон санагдаад авах гэж байгаа л толгоондоо дийлтэл унаа штэ. Эсвэл тэгэл малгайгаа юугаа тоглоомоо гол руу урсгах нь тэрнийхээ хойноос хүүхэд чинь тэгэл ус руу орно штэ. Тэр мэр юмыг өрөөсө тооцоолохгүй голын ирэг дээр очиод уугаад хүүхдтэйгээ согтооддаг хүмүүсийг харахаар бүр ингээд өмнөөс нь айдас төрөддөг. Хүүхдээ майхан дотор нь унтуулч хаад гарч ирээд эсвэл уу. Тэг юу гэмэрч. Тийм тэр хүртэл жоохон төвччихээ миний хөшөө. Тийм төвчээ. Эсвэл бүр одоо яг найз нөхөдтэйгөө тэгэж өстэй нэрэ замын туршууж хагаад очиод үргэлжлүүлэн би ууна гэж бодож байгаа бол хүүхдээ үлдээ хин нэг болоод айгу хэцүү. Тэр хог мог одоо яг манайхан тэр энэ аялал гэдгийг архитал гэдгээс одоо салгаж сурмаар байна. Тэгэхгүй бол одоо ингээд юу нэрнгээс яг үнэхээр тэгэж ууж байгаа бол тэр их мөнгө бензин энэ хамаг юм ингэ зарж явах ямар шаардлага байгаа юм тий. Тийм тэгээс нэрнгээсээ буудлаа аваад уул маргааш нь юм шаардсан бас машин барина. Тэгэхээр тэр чинь ингээд нөгөө шаардсан хүний чинь анхаарал төвлөрөлт тэгээд бүх юмнууд нь юм энгийн хүнийхээс өөр тийм байж ч тэгээд үр хөвгтэй хойноос суулгаад амар шаардсан буцаад ингээд манад ер нь бол хурдны зам гэдэг юм байхгүй багт ч л маш хурдан явна. Тэгээ осол аваар хийн. Ерөөсөө энэ ингээд амар гоё байгальтай л гэлээдэг амар гоё юм бид нэр ирэх чулуутай өстө нэрэ яасан исэн том газар нутагтай Чингис хааны мань өгсөн юм уу нэ тэргээд аавал жоохон ухамсартай байхгүй бол
яг нэг юм сонин хүний юмд хандж байгаа юм шиг амар заваан байх юм аа. Харин одоо яг энэ нөгөө юу юм бэлээ? Ийм одоо ийм бүх газар нутаг ч юм уу одоо нэг хит ийм эрх чөлөөтэй олон нийтийн гэдэг статустай юм болгоно дандаа хүмүүс ийм өөр юм шиг биш ханддаг гэдэг нь бүр яг юм батлагдсан үний юм байлээ шүү дээ тий. Тэгмүүд одоо тэр одоо газар нутаг байж болж байгаа юм. За зүгээр нийтийн өмчийн одоо нэг хэрэгэлдэг машин ч юм уу эд хэрэглэл тий. Бүр яг бүгд яг тийм юм тохиолддог гэж аахгүй. Яг нэг ингээ эзэн холбогдогч байхгүй бол хүмүүс ягаад чи ингээ өөрөөсөө холбуулж ойлгохдоо яг юм хүний юм сонин тархины онцлог юм шиг байна. Тэгэнгүүт одоо тэгээд идэг учраас ингээд газрыг ингээд хувьчлах ёстой энэ төр гэсээр хагаад энэ барууны орнууд ч хамаг юм хувьчлаа хийцэн. Тэгэнгүүт тэр нь эсрэгээр өөр давхар өөр асуудлуудыг ингээд үүсгээд эхэлсэн. Тэгэнгүүт одоо манайх шиг ийм модель нь ч хэцүү, энэ хит амар ийм хувьчилсан модель нь ч хэцүү. Одоо тэр нөө it's all about balance гэдэг чинь болчиход байгаа байхгүй. Тэгээ хүмүүс жоохон ингээд бид нар чинь ингээд ямар 30 сая хүний 300 сая хүнийг ингээд нэг юм ойлгуулах гэдэг аавш цөөхүүлээ юм байжж тэгээд хажуу бөөрдөө бас ингээд шаардлага тавиад хилээд хөөе найзаа чи ингээд ууттай хогоо үлдээгээд явах гэж гин үдээ. Тэгэж мэгээд нөгөө хэд нь бас тэрийг нь ойлгож молгоод явмаар байна найзуудаа. Бас үнэхээр юм сонин мэдгүй манай нэг юм бас нөгөө нүүдэлч арт түмний бас нэг юм сэтгэлгээ юм уу хайш ингээд нэг юм ингээд за энэ хог ингээд миний би ингээд цонхороо шидэхэр буугаад энэ яг хаана очдөг бэ? Одоо энэ ингээ хэр удаан энд ингээ байх вэ гэж ингээд огт боддгоо юм шиг байгаа. Ингээ яг ингээд яг юм өнөө маргаар шач бодоод идэм. Одоо мэдгүй энэ нэг юм нүүдэлч арт түмний нэг жоохон сөрөг менталити нэг тим юм шиг байгаа. Харин тэгээд яг мал дээр одоо яг малаа хариулаад хөдөө амьдарч байгаа айлаас бол ер нь бол хог хаягдлах гарахгүй шүү дээ. Тийм. Тэр чин жинхэнэ нүүдэл чин тий хэрэгжилж байгаа юмнууд нь бүгд дахин боловсруулах. Тэгээд одоо тэр хэрэглээнд ордог маш юм одоо юм үүсгэж байгаа асуудал нь тэр хүмүүс дээр тэр айлд өөрсдөд нь эргээд ирэх байхгүй. Ягаад тэгэхээр эргэжил тэндээ ирнэ шүү дээ тий. Тэгээд одоо жишээ нэг хонь гаргалаа гэхэд тэндээс юу ч хаягдахгүй шүү дээ. Гэх мэтчлэн ингээд одоо жишээ нь ингээд нэг шарт тусаа хураая гэхэд тэр чинь нэг юм хідэн сарын дараа ингээд бутраал газартаа шингээл. Тийм тэр чинь ингээд малын байгалийн гаралтай юм чин. Тэгээд эний чин яг жинхэнэ нүүдэл чин ахуй соёл гээд одоо энэ чинь маш юм органик байгаль дээлтэй дахин боловсруулагддаг бүх юм нь ингээд байж байгаа. Нэг юмыг дахин хэрэгэлдэг. За нэг одоо хонь муулаад гаргалаа гэхэд тэрнээс нэрэ бүх зүйл нь хэрэглэгддэг. Ийм байдал чинь ингээд яг нүүдэлж ахуй соёл байгааддаг. Тэнгүүд бид нар чинь ингээд хотчоод биднэрт өдөр тутамд талах идэхэд талхны уут хаягдчихээн. Хүнсний ингээд маш их хаягдал гарч ийн. Байгалийн бус хэрэгэлдэг болчиход шүү дээ бид нар. Тийм. Бид хэд одоо тийм болчоод байна. Тэнгүүд бид нар нүүдэлчин хүмүүс гэж тийм бид нар ингээд нүүдэлчин ахуй соёлтой, бид нар тийм удамтай, тийм одоо Монгол улсад амьдардаг хүмүүс мөө. Гэхдээ өөрөөс чин гарч байгаа бүхий зүйл ийм байгаль дээлгүй байгаа гэдгээ ухамсарлаад ойлгох хэрэгтэй байна. Тэгээд энийг сонсож байгаа, энийг ойлгодог хүмүүс нь ойлгохгүй хажуудах 5 хүнээ меншндэд хэлмээр байна. Тийм ээ. Гэтэ манай подкастыг сонсогчд ер нь бол бүгд ойлгодог мундаг хүмүүс гэдэгт би итгэлтэй байна. Тийм тэгэхээр одоо хідүүлээ ингээд бас өөрийн чадлаараа бусдаа нөлөөлё. Тэгжээж бид нар чинь ингээд нэгэндээ нөлөөлөхөд ер нь бол цөөхүүлээ юм чинь бас хөөхөн амархан штэ. Тэгээ бүгдээрээ л Instagram хэрэглэж байгаа юм чинь бүр болохгүй тийм арга ашигла. Одоо галаа унтрай тэгээд гол устай болгоомжтой харьцаа хогоо авъя гэдэг 3 юмыг ингээд одоо баг стори дээр ингээд бүгдээрээ урайлахад бид хоёрыг чинь 1000 хүн тогтмол сонсож байгаа шүү дээ. 1000 Instagram стори орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр чин ядаж нэг 100 хүн тэр чин үгүй нэрээ бас тийм дээ гэж бодно доо. Харин тийм. Одоо тэгэхээр бүгдээрээ айгуу гоё хариуцлагатай аялагчд болж сурцгаая тий. Тэрийг амар гоё юм секси зүйл болгоцгоё тий.
гоё цэвэрхэн тэгээд өөрийнхөө очисон газрыг яг тэр байгальд нь яг ямар байсан тэрвэр нь үлдээгээд явдаг. Тэнд чинь бид нар ганцхан байгаад байгаа биш. Тэр байгальд амьдарч байгаа ан амьтад байна. Тэнд чинь байж байгаа өв сургамал байна. Эргээд эдгэр чинь ингээд 10 жилийн дараа 20 жилийн дараа тийм тэгээд ганцхан ингээд дэлхийн ертөнцийн төв юм шиг юм аашилтгаа бас жоохон болохгүй бол нэрээ бас арай л амар хэцүү юм аа. Харин тийм одоо яг ингээд зөвхөн өөрийгөө л ботхоо болчмоор байгаа байхгүй юу. Тэгээд гол нь тэр нэг эд зүйл байгаа шүү дээ тий. Одоо за тэр лаац ч юм уу юу ч эсвэл нэг худалдаж авч байгаа юм. Тэр чинь ингээд бүгд юм түүхтэй байгаа байхгүй. Тэдний чинь ингээд үйлдвэрлэж байгаа, хийж байгаа. Тэгснээ ингээд бидний хэрэглээнд бидний гарт ингэж байжгаад биднээс холдоод ч гэсэн тэр эд зүйлийн амьдрал үргэлжлэл байгаа байхгүй тий. Яг ингээд газар ууршихгүй, шингахт ууршаад ч юм уу. Тэгэнгүүт хамгийн амар нь тэр нь хэдэн мянган жилдээ энэ нөгөө пластик юмнууд чинь. Тэгэхээр одоо нөгөө жоохон өнгөрсөн болон ирээдүйг харьяа зөвхөн өөр тийм миний амьдралтай холбогдолтой байхаас өмнөх хойтхыг бас бодмоор байна манайхаа. Хойлоо гинцээрээ бүр амар уур өстэй. Бүр амар загнасан тийм. Ингээл тужээ нарс марс шатлаа матлаа гээл тэгэл тийнгүүт нөгөө нэг урд олон жилүүдэд ингээл майхантай хог хаяад үлдээгээ явдаг. Эсвэл ингээд нөгөө нэг юунд би нэг амьдралтаа нэг удаа цэнхрийн халуун аршаан урж үтсэн. Амар харшил хөдлөө. Тэгээ тэнд л очихоор л ингээл аршаанд н ороод тахлаар харшил гайг болчдөг гэд. Тэгээд нэг өдөр ингээ бороо шивэрсэн нэг өдөр ингээд сайхан байжсэн чинь бүр өдөөс хойш ингээл хүмүүс яг нэг юм машины дуу ингээл амар чанга нэг юм дуу тавьсан хүмүүс орилолтоо л нэг ирдэг дээ. Яг нэг тийм чимээ заа юу ирсэн заа юу. Бүр нэг түмэн гэлтэй. Гэсэн ингээл эргэтэй эмхтэйгүй орилоо ингээл хашгираад. Тийм тэгээд бүр нэг яг ирсэн тэд нар. Тэгэл нөгөө нэг би тэгэл би орой унтахаас өмнө аршаанд орох гол тэгсэн чинь тэр хүмүүс ингээд ер нь бол ирээд 1 цаг болж байгаа хэрнээ согтуу байсан байхгүй. Тэгэхээр машин давуугаад ирсэн юм байна да гэж ойлгосон заяа. Тэгээ ер нь тэр нөгөө нэг аршаанд чи ингээд согтуу хүмүүс бас ингээд л гэдэг байгаа байхгүй юу. Тэгээ тэр нөгөө нэг аршааных нь гадныхынтай зүрх судасны өвчтөй болон согтууруулах хундаа хэтрүүлээ хэрэгэлсэн. Тэр чинь ингээд амар халуун аршаан байгаа штэ. Хүн харвна тэр дотор. Тэгээ тэнд чинь ингээд баахан хүмүүс үсрээл орсон. Тий, үсрээл ороод ингээл тэгэл би ёо гээл. Тэгэл шүршүрт орчоол орой ингээл 11 үед унтах гал ингээл яасан чаа. Тэр хүмүүс унтаагүй мэдээж. Тэгээ яг ингээл гэрийн гадаа тэр чинь ингээд шүнжин ингээд өглөөний 5 хүртэл ингээд одоо нөө уултын бүх ингээд драм үргэлжилж байгаа байхгүй хоёр нь хоорондоо муудалцж байгаа. Тэгээд гарч ирж уйлж байгаа. Тийм левел байгаа юм тий. Тэгээд нэг нь лүгөө орилж байгаа. Зарим нь чи яахын л гэж байгаа. Үгүй. Тэр чинь бас нөгөө нэг цэнхрийн халуун аршиж хол штэ. Тэгээд тэр хэд ингээд ер нь бол үдээс хойш бүр юм 6 мурга оройны 6 мургаан цагийн 6-7 цагийн үед ингэж ирээд тэгээд өглөө үүр ингээд 4-5 цаг хүртэл тэд нэр ингээд ууж байгаа байхгүй юу. Тэгээд ер нь унтаж чадаагүй би. Тэгэл яагаад гэвэл тэр чинь нөгөө гэрт байсан хүмүүс ингээл 2-3-аараа ирээл нөгөө гэрлүү ингээл нэг юм согтуу ингээл налдсан штэ. Тэр мэр мэдэгдээд байгаа байхгүй. Тэгээд байгаа байхгүй юу. Тэгэл тэгснээр ингээл хит дээрээ гарч ирж андуурал хаалга Монгол гол тий. Тий, тэгэл уйлж байгаа, хоорондоо хэрэлдэж байгаа, зодтолдох гэж үзэж байгаа. Тэгэл тэр бүх сайхан дуулж байгаа штэ бас. Тэгэл өстой ганцхан миний найз дээрээ тулж байгаа. Бусны юу юм өстой чийл надад байхад болоо дээр очиж байгаа. Тэгж байгаа л нэг 5 мав гээл намжин болсон байхгүй юу. Тэгээд би 5-аас хойш унтаад тэгээд өглөө осоод өглөөнийхөө цаг уух гад тэгэл нэг ингээл амар нойрмог ядарсан шүн тийм чимээнд унтаж чадаагүй. Тэгээд нэг 8-9 мөс гээл өглөөнийхөө цаг уух гал босоолт гэсэн чинь тэнд ер нь бол архин гараагүй маш олон хүн тэгээ нилээн л бүрсгэрэл байгаа аахгүй юу. Тэгээд тэд нэр буцаад машиндаа суугаа явцсан шүү дээ. Аршаа үсэрч орсон гэсэн тий. Харин хамгийн гол нь тэгээд би тэр хүмүүсийг 2-3 хоног явцсан уу? Харин явцсан.
Йоо. Архангаа руу. Ямар үнэтэй архитэлтэйсэн бэ те. Тийм архангаа руу аршаан руу ирчээд тэгээд аршаандаа орсноо санаж байгаа болов үгүй болов мэдэхгүй. Зарим нь ч бүр ер нь аршаандаа ч ороогүй байх. Тэг өглөө нь явцсан шүү дээ. Гэхдээ хамгийн амар нь яг тийм хүмүүс бүр мангар их байдаг те. Тэг бүр явцсан. Чигшгээ муухай бүр. Гахаал тэгэл үлдсэн шүү дээ. Тийм хүмүүс нэрээ бүр сайгүй юм блий. Тэгээ ингэж минийхээ бас бэлмөр байна л гэж нэстэй. Нэр амар гоё аялах. Нэг юм амар гоё аялах. За тэгээд орой ингээд галаа тойрч суугаад 2-3 пи уух ингээд тийх окей штэ. Эсвэл нэг юм гоё жин тоник энэ төр ууж муугаа суух окей штэ. Тэгээд хамгийн гол нь аюулах уу, хүүхэд чинь аюулах уу, чиний байгаа ингээд бүх зүйл чинь аюулах уу, тийм байхад тийм байж болно штэ. Тэр чинь болохгүй биш болно. Тэгчээд ингээд дахиад маргааш нь гоё ингээд байж байгаа. Тэгээ буцахтаа майхан саваа хураагаад хогоо хамаад энэ тэнд өөр юу байна аваад хураагаад зэгцлээд гал хөсөөр шалгаад тэгээд ингээд буцаад тэгэж аялахыг юм гоё мод болгоод гоё дэлгэрүүлээд хүмүүсийг гоё хөөх ингэж гоё хүн чинь бас ингээд аялдсан байх штэ. Гэтэл нь гоё ингээд аялаж үзүүлээд байх юм бол хүмүүс бас тэгэж аялахыг хүсдэг болно штэ. Гэхдээ ер нь бас хараад ахнаа сүүлийн үед залуучууд гоё аялдаг болсон билий. Одоо ингээд яг аялах гэдэг нь гол зорилго, архитах биш. Тэгэхээр зүгээр зорилгоо анханасаа тодорхойлчмаар байхгүй. Үнэхээр сайхан хүн архитмаар ивэл архитмаар иж болно шүү дээ. Тэгвэл зүгээр байршлаас шүү дээ. Буудалтай архит. Тэгэнгүүт эсвэл нөгөө нэг жоохон ойрхон ойрхон нөгөө богдхан амралт гэх нэг алдарч нэг уудаг муудаг. Тэр одоо байна уу? Нэг тиймэрхүү газар мозрол архитлаа. Тэнгүүд гол нь тийм тэгээд зөвхөн аялнаа гэдэг чинь нэгдүгээрт те одоо тэр баглах хувцсунараас өсвөлээл те аюулгүй байдал бүх юм хангаж тэр чинь аялал гэдэг чинь ингээд бүр яг enjoy те одоо яг байгалийн гоё сайхныг бишрэх нь үед юм уу те эсвэл нэг activity хийх гээд байгаа юм уу, хайкинг хийх гээд байгаа юм уу, дугуй унах гээд байгаа юм уу, морь унах гээд байгаа юм уу. Тийм тэр гол activity тэр гол зорилгодоо ингээд хөвлөрөх гээд байгаа байхгүй. Тэгэхгүй яг нөгөө нэг зорилго нь тодорхойгүй. Аялна гэд уг нь өөрөөсөө аялна гэж бодоодсэн чинь deep down архитах зорилго нь болчиход байгаа. Deep down өөрөөсөө сайн сонсон юм аа. Тийм дотоод төсөл бүр ойлгохгүй бол тийм манай сонсогчдод юу тийм хоёлоо манай сонсогч тийм шүү. Тэнгүүд хоёлоо бүр сонсогчд руугаа бүр амар стрессээ цацсан. За болиблээ уучлаарай. Тийм хажуух өөрнийхөөгөө одоо бид нэр хідүүлээ ингээд гоё аялалтай юм чинь энэ гоё аялдаг юмд тийм бусдаагаа ингээд энэ жил одоо бүгдэнд даалгавар өглөө шүү. Нэг ч гэсэн одоо найз дунд нөхөд дунд чинь хамаатан садан дунд чинь тийм хүн байгаа шаардлага тавья. Тэгээд өөрсдийнхөө гоё аялдаг тэр соёл руу нэг ч гэсэн хүнийг уруу татъя. Энэ жил уруу татсан байхад эрхчил тэр хүн бас яг тэгэл өөр нэг уруу татсан шүү дээ. Тий. Тэгээд би ч бас айгүй өөдрөг байдэн шүү дээ. Одоо манай залуучууд гоё аялдаг болж гин группээрээ гүйдэг болж гин группээрээ гоё тийм орон аялал маялал айгүй их явдаг залуучууд байдаг болсон байна. Тэгэнгүүт бидний хүүхдүүд арай өөр ахвалгүй дээ л гэж найдаж шүү дээ. Дараагийн үеийн те. Тэгэл бас гिचүү. Тэгээд энэ гол ус чинь ерөөсөө тоглоом биш шүү дээ. Харин тийм. Тийм. Одоо ингээд 7 сар ч ер нь айгүйх бороотой байдаг. 7 сарын сүүл мүлээр баруун ер нь бол наадмаас цаашаа тэгээд баруун тишээ хөсгөл рүү маш их бороотой болдог. Тэгээд нөгөө нэг энэ хэмжээний л одоо урсгалтай байгаа байх таа гэж бодсноос чинь голын урсгал нэмэгдсэн, түвшин нэмэгдсэн маш их үер усны аюул болдог болохоор бас жоохон гал ус хоёр ч тоглоом биш шүү дээ. Болгоомжтой байгаарай манайхаа гэж сайн. За. Тгий да. За би салон руугаа явахгүй өндөрлөх үү. Би ч гэсэн хүүдэр очихгүй л хөрх юм дундчихдаг байх шүү нөө. Дуграал энэ. Дуграал. За ямар тач тэгээд бас ярэ гэж бодчихсон юмнууд ярьлаа. Тэгээд сүүлд бас яг нэг төлөвлөгөө байж байгаад айгүй бас гоё юм чи ярьлаа. Ураач гаргалаа гоёлаа. Тийм стрессэж гаргалаа. Хүнээч загнах нормоо биелүүллээ. Нормооч биелүүллээ. Тэгээд
бит хоёрыг сонссон та бүхэндээ баярлалаа. Тэгээд Тийм зуны хамт сайхан байдагт өнгөрүүлээд, баярлалаа. сайхан аялаж зугаалаад enjoy байгаль Тийм. дэлхийгээ тэгээ сайхан enjoy доод зуны гоё өнгөрүүлээрэ гэж захий. Зуныг сайхан мэдрээрээ, байгалаа хайрлаад, байгальтаа илүү их цагийг өнгөрүүлээрээ. Зуны сар 6 биш дээ гэд нэг сайхан үг байна. Тийм ээ. Тэгээ бас Тийм. нэг хувийн зүгээс нэг захих гоё юм нь их өдөө үнэхээр гоё явж байгаа бол зүгээр скролтхоо л болчорой л хичээлээ та хайдрагт. Яг гоё зураг мураг авч болно шүү дээ. Тэгээд дараа нь постлж болно. Яг тухайн үедээ постлсон ч гэсэн зүгээр гоё одоодоо байх гэдэг айгүй чухал юм байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт одоо тэгэл бид нар байнга тэгж гоё enjoyдж нэрэ зуны сар 6 швштэй гэж нэг хамаг мөнгө төгрөг хамаг юм зарлагдаад ингээд нэгэнт явж байгаагийнх яг тэр experience яг тэр туршлага яг тэр бодит юмда амар гоё одоо цагтаа байвал хүн айгуу гоё юм бас анзаарч болдсон билий. Тэгэл би ч гэсэн одоо нөхөртөө одоо манай нөхөр бит хоёрын нэг дүрм одоо скролтч тэгэл битүү скролж байгаа штэ гэр орондоо. Тэгээд үнэхээр ингээд гэрээсээ кемпинг хийх гэж явсан бол скролтохгүй. Яг уу ингээд чухал ингээ хүнээс мэйл зээл хүлээж авах юм байж болно штэ. Тэр тэгээд уцаа огт оролдохгүй гэж бол худлаа хэлэхгүй. Мэдээж гоё зураг мурагтай гоё байгаль мангал хүүхд мөхтэйхээ хөрхөн юу ингээл зургийг авахд бол асуудалгүй. Тэгэхгүй тийм гоё байгальд очоод тэгээд шуум ууж иргээд ингээд гол урсаад тэр гоёыг нөгөө мэдэрч одоо цагтаа чадахгүй. Тэгсээр ингээ фейсбુક ингээд скролдоод байх. Тэгвэл гэртээ скролтол. Одоо яг нөгөө арх уух гэдэг бол буудалд уултаа гэдэг шиг скролтох гэж очсон юм бол буудан дээрээ л скролтолтоо л гэж хэлээ да. За баяртай гэж. Үнэн. Одоо ингэж л захида за тэгээд өөр юу ч хэлээ. Баяртай. За тэгээд аятай тухтай юу хэлчихвэ. Тухтай ч гэх шиг. Аятай тухтай аялацгаагаарай. Тэгээ аяллаа бас сонь сайхна комментор үлдээгээрээ өөр бас өөрсдийнхөө гоё хаах зүгээр байдаг шүү гэсэн тийм мэдээллүүдээ бас комментор үлдээгээрээ. Тэгээд дандаа хамт байгаад бид хоёрыг дэмждэг, бид хоёрыг сонсдог, гоё урмын үг хэлдэг бүгдэнд нь маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар уулзтлаа. Баяртай. Баяртай. Бай.